Амьдрал гэдэг бол эргээсээ хөдлөх гэж буй зав юм. Тэр завинд нэгэн тал суусан бол эргэн буцах эрхгүй болно. Харин нөгөө талын эрх хүрхийн тулд бүхий л хүч чадлаа шавхан сэлгүүрдэж аз жаргал хүсч буй амьдрал дээр очих хэрэгтэй болно. Бидний суусан зав бусдын завтай адил байх боловч түүнийг сэлгүүрдэн нөгөө эрхт хүргэх явцад элдв бэрхшээл, аз завшаан, гуниг зовлон, хайр дурлал, хүмүүсийн харьцаа, хувийн үзэл бодол гээд олон зүйл тохиолддог билээ. Энэ нь биднийг далайн нөгөө эрхт хүрч аз жаргал думбух явцыг заримдаа хурцсгаж, заримдаа саатуулан, заримдаа алгуурхан нэгэн жигд хэмнэлд оруулдаг. Хүн бүр суусан заваа хувь заяагаа болгон хүлээн авч явах үедээ бэрхшээл тохиолдох төдийд анх хөдөлсөн эрэг дээрээ буцаж очихыг хүсдэг. Эргээд очиход буцааж авдаггүй энэ эрэг бол бидний хүүхэд нас юм. Харин бидний зорж байгаа нөгөө эрэг бол хүний амьдралын төгсгөлийн эрэг бөгөөд бид энэ эрэг хүрэх гэж тэмүүлэн явахдаа бүхий л ухамсарт амьдралаа зориулж алдаа онооны дэнсийг тэнцвүүлэн амьдардаг. Нэгэн завинд хамтдаа суусан нийгмийн давхар бүрийн хүмүүс нэг ертөнц, нэг нар, нэг сарны дор тэрхэн зур амьдарч явахдаа хүн бүр өөрийн гэсэн үзэл бодлыг өөртөө шингэн хэлэх үг, хийх үйлдэлээрээ өөрөө өөрийгөө илэрхийлдэг билээ. Бидний хүнд ч хэлж байгаагүй, хэлж амжаагүй, хэлж чадаагүй, хэлэх гэж бодчихж байгаагүй үг, үзэл санаа, үйлдэл, сэтгэл хөдлөл, сэтгэлийн илэрхийлүүд хизээ нэгэн цагт ил гарч бид үнийгээ бусадтай хуваалцах нь оюун ухаант хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, хүндэтгэх, өөрөө өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж юм. Бид аав ээжийн хайртай нэгэн хүүхэд өсөж үндийн олон жилийн хойно энэ нийгмийн бие хүн болсон үед түүний сэтгэлийн ертөнцид нэвтрэн орж нууцлаг, заримдаа хаалттай байдаг чин сэтгэлийн яриаг сонсон суухдаа төсөөлж байснаасаа хавьгүй өөр хариултуудыг сонсдог. Тухай бүр хүндрэлтний агуу их баялаг амьдралын утга учирыг өөр өөрснийхөөрөө олж хардаг. Нэгэн завинд суусан бид нэг л эрэг дээр хүрэх учраас хэн нэгнийхээ дотоод ертөнц рүү өнгөж түүнийг сонсох боломжийг олгох 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн мэцэнэ та бүхэнд бэлтгэн хүргэдэг 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлгээ маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Азийн хөлөг болсон номын зохиогч Лувсан Намсрын оюун эрдэнэ хүрэлцэн ярьж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Ажил их баярлалаа. Ажил төрөл нь 5 байна уу? 5 байна. Аливаа нэг нэвтрүүлэг маань өөрийн гэсэн зорилго зорилттой байх хэрэгтэй тийм ээ. Бидний нэвтрүүлгийн зорилго бол оролцож байгаа хувь хүн талаас нь гаргаж ирэхийг хичээдэг. Би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээсээ өгөх юм. За. Ингээд хоёул өнөөдрийн нэвтрүүлэг эхлэе. За тэгье. Таны хамгийн ихний асуулт. Таны нэр. Лувсан Намсрын оюун эрдэнэ. Таны нас, цусны бүлэг, биеийн өндөржин, мөн дээрэс нь эзэмсэн мэрэгжил юу гэдэг вэ? Сэтгүүлч мэрэгжилтэй. Нас 35, бие өндөр 173, биеийн чин 89, цусны бүлэг, нэгдүгээр бүлэг, бор өнгөнүүдтэй айныг авсгаагүй. Таны шашин шүтлгийн хувьд Яг мөнгө тэнгэрээ шүтдэг. Тэгээ босод шашны хувьд маш их хүндэтгэлтэй ханддаг. Манай өвөө өөрөө лам хүн байсан. Би сүүлд бас дэлхийн зүүн байгууллагад ажиллаж байсан. Кристиан байгууллага байсан. Тийм учраас илүү тийм философи талаас нь маш их хүндэтгэж хандхыг хичээдэг. Эзэнт гүрнийхээ түүхэнд их дуртай, тэр үеийн философи их таалагддаг. Таны гэр бүлийн танилцуулга. Гэр бүлтэй 2 хүүхэдтэй 10 жилийнхээ ангийн охинтой гэр бүл болсон. Ширээнийхээ найзтай. Тэгээ 2 хөр хүүхэдтэй. Нэг хүн маань 12-тай, нэг хүн маань 10-тай. Хүн болгонд хэлэх дуртай үг байна л да. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг байдаг вэ? Өөрийн бодол өөртөө зөв, өрөөл дав өмдөндөө зөв гэдэг нэг байдаг шүү дээ. Таны сонирхол болон хоббиний хувьд.
За сонирхол гэхээр за ер нь бол одоо хуучин ном цуглуулах их дуртай л да. Тэг манай өвөө чинь бас их тийм ном цуглуулдаг хүмүүс. Би ч өөтөг өссөн. Тэг бүр нэг хуучны нэг тийм бүр нэг олдохгүй болцсон нэг тийм номнууд байдаг шүү дээ. Хавцсан болцсон тий. Бүр ингээд одоо дээр үеийн одоо хэвлэгдэжсэн нууц төвчин анхны тий. Эсвэл одоо тэр нэг Оросын сонгодог зохиолууд тэр надад маш их байдаг. Тэр миний хамгийн үнэтэй цуглуулга бол яг ийм хуучин номын цуглуулга байдаг. Бас тэгээ дэлхийд ер нь сүүлийн үед уншиж байгаа номыг бас олж авахыг их хичээдэг. Тэгэхээр ер нь бол надад байгаа хамгийн үнэтэй тавилга бол ном гэж хэлж байна. Зүгээр сонирхдаг зүйлийн хувьд бол Японы хайкуд би их дуртай. 3 мөрчилгүүд байдаг шүү дээ. Уншихад их амархан. Тэгээ яг нэг 3 мөрөн дотор нэг тийм мэдрэмж авдаг. Тийм учраас тэр их тийм сонирхолтой санагддаг. Тэгээ би бичиж үлж чаддаг л дээ. Таны бүр багада таны хүсэж мөрөөжсэн мэрэгжил ямар мэрэгжил? Сэтгүүлч мэрэгжил. Баг бахын сэтгүүлэгч гэж үү? Тэгээ баг бахын сэтгүүлч мэрэгжлийг эзэмшнэ гэж одоо боддог гэсэн. Мэрэгжлээ баг би 5 дугаар ангидаа сонгосон баг. Тэгээ сэтгүүлч болно гэж ярьдаг гэсэн. Тэгээ сэтгүүлч болсон. Гэтээ харамсалтай их сонирхолтой тэгээ сэтгүүлчээрээ бас яг өнөөдөр хүртэл ажиллаж чадаагүй. Тийм удаан хугацаанд. Тэгээ яг хэдэн нэгэн цагт энэ өссөн мэрэгчлэр хийнэ гэж боддог. Гэтээ яг мэдээж ном бичин, нийтлэл бичин гэдэг бол бас сэтгүүл зүүн одоо анхныхаа мэрэгчлийг ашиглаж байгаа хэлбэр гэж бас ойлгодог. Энэ мэрэгчлийг сонгоход таны гэр бүлийн оролцоо хэрвсэн эцэг гэх юм. За үүдээ өөрөө л шийдсэн. Одоо жишээ нь таны эцэг гэх ямар мэрэгчлээ хүмүүс вэ? Манай аав зураач хүн. Ээж маань сонгодог хөгжимчин хүн. Кларнет тоглодог. Яг ер нь бол урлагийн гэр бүл гэж үзэж байна. Гэхдээ миний хувьд бол нэг тийм яг урлаг тал дээр бол нэг тийм авьяастай биш. Бага бахта лимб хөгжим тоглодог байсан. 10 жил байхдаа. Гэхдээ тийм яг мэрэгжлийн төвшөнд бол биш. Стресс гэдэг нэг зүйл юм тийм ээ. Хэрэг стресст орж байна. Яг ер нь стрессэнд мэдээж хүн юм чинь орлого яах вэ те. Тэгэл стресстгүй бас гарна. Хэрэг стрессэнд орвол стрессийг яаж тайлах вэ? Таны хувьд. За ер нь кино үзэх дуртай. Яг ингээд стрессэнд орчвол. Тэгээд ууланд бас алхах их тийм зүгээр санагдтыг ер нь бол. Ер нь ингээд орчноос олно гэдэг бол стрессээс гарах хамгийн сайн арга гэдээ бас нэг хиний үлээний хэлсэн үг гэдэг. Тэр үл их зөв юм байна гэж бодсон. Яллахаар бодож байгаа зүйлээс өөр зүйлийг бодох нь их чухал гэж боддог. Та ер нь ямар зан чанартай хүн юм бэ? Тэг ер нь ингээд нэг итгэсэн бол тэр итгэсэндээ ингээд бас байдаг. За тэр нь бас нэг талтаа бас ингээд нэг тийм жоо итгэмтгий бас гинэмэгийн байс байдаг юм шиг байна. Бас манай намайг найзууд маань бол их шүмжилдэг байхгүй чи ер нь итгэмтгий зангаасаа болж бас их тийм алдаад хаширдаггүй гэдэг. Гэтэ зүгээр хүнд итгэнэ гэдэг бол өөрөө тийм муу зүйл биш гэж би боддог л та. Тэгээд тэр бол бусад хүмүүсийн асуудал, миний асуудал биш гэж боддог. Таны сонирхдаг спорт ямар спорт? Яг би ч бэрхийх тэнцээч нэг орсууд их байдаг гэсэн. Тэгэд гар бөмбөг бас тоглодог байсан. Одоо Лусан дорж гэдэг багшийн бас гарын шавнырын нэг хүүхд тахтаа бас одоо гар бөмбөгийн одоо бэрхийхээ сургуулийн бас аймгийнхаа шигшээд бас байдаг гэсэн. Тийм учраас гар бөмбөгийн спортод бол их дуртай. За энэ үл яг тоглолдог. За үдсгийн хувьд бол зүгээр одоо сүүлийн үед ягаад чинь уран голголт их үнэхээр гой санагддаг болчиход. Тэгээд тэр яаж тэр мөсөн дээр тэгж тэнцвэрээ олж ийн гэдэг бол бас их тийм гайхамшигтай. Сүүлийн үед бас уран голголтыг бас их сонирхож үзэж байгаа. Тэр олимпийн үзүүлбэрүүд бол надад үнэхээр их гайхалтай санагддаг. Хинтээ аймгийн бэрх сумтай бол яалч холбоотой юм тийм ээ. Хэдэн наснаас бэрхээс гарав? Бэрхээс чинь би сургуулаа төгсөөд тэгээ буцаж очиж би чинь бэрхтээ анх ажлынхаа гарааг хэлсэн шүү дээ. Тэгээд 2002 онд би аймгийн төв рүү шилжиж ажилласан. Тэгэхээр тэнцэнээс хойш бол одоо бэрхтэйг очиж амьдраагүй гэсэн. Тэгэхээр 2002 он гэж хэлж болох юм да тий. Согтуурал хундаг та юу нэг гэж боддог? Согтуурал хундаа бол зөв миний бодлоор сэтгэл зүйн одоо тест юм уу тий. Бас нэг тийм шалгуур одоо согтуурал хундаагаар хүн одоо зан чанараа таниулах тохиолдол бас их байдаг тий. Тэгэд өөрийнхөө мэдэхгүй зан чанарыг бас харах тохиолдол бас их байдаг. Ер нь бол нэг юм үг байдаг штэ. Одоо хэрвээ яг нөхрөө сонгоё гэвэл те одоо ер нь бас хүний таныг гэвэл нэг удаа ууланд хамт яваа гэж те. Ядраад тэр хүн яах нь? Нэг удаа тасартлаа ярих уу? Согтоо тэр хүн яах нь? Нэг удаа бизнесий мөнгөн дээр тэр хүн яах нь гэж те. Тэгэхээр яг энэ гурав бол бас нэг тийм
зөвхөн яриач гэсэн бас тийм бодох хэвээр шалгуур. Тийм учраас сатууруулгын гэдэг бол бас сэтгэл зүйн тест байж магадгүй юм. Залуу хүний хувьд таны хамгийн үнэт зүйл юу вэ гэвэл та юу гэж харах? Гэр бүл, эх орон. Энэ хоёр бол таны хувьд хамгийн үнэт зүйл. Тийм. Тэгэлгүй яах вэ? Та ямар үед өөртөө маш их таалагддаг вэ? Ямар үед өөртөө. За яг ер нь ингээд нэг юм төлөвлөсөн юм аа ингээд хийгээд нөө өөрөө чинь төрөвчийн томьёосноор стресстэй явжгаад ингээд ард нь гардаг шнэ. Тэгээ ард нь гарангуут нөгөө их тийм хурдтай нөгөө ажлынхаа төлөө явжгаад стрессцэн байжгаад нэг нам унтдаг штэ ер нь. Тэгээ тэр үл их тийм миний хувьд гоё мэдрэмж. Би энэ мэдрэмжийг бас амьдралдаа одоо 3-4 удаа бас авч үзчихсэн. Тэгээ тэр үл эргээ бодоход хамгийн тийм гоё үе байдаг. Жишээл одоо ингээд сайн ном гэхэд бол тэ энэ чинь богино хугацаанд тэг бараг оройжонгоо тэгэл нойр хагслал бичиж байгаа. Тэг бичиж дуусчаад хэвлэлтээс гарч ирсэн ингээд ном хараад ядраад унтаад өгөх. Тэр үед бол бас ингээд нэг тийм одоо өөрийгөө илүү ингээд бас тэ за энийг хийж чадлаа да гэж бас бодсон. Тийм мэдрэмж бол хамгийн гоё байдаг. Та бол залуу хүний хувьд бас чамгүй олон альбом тушаалыг бол хашиж ирсэн юм байна тийм ээ. Тэгэхээр энэ альбом тушаал гэдэг зүйлийг дагаад алдар хүнд бол ирнэ. Энэ бол ойлгомжтой тийм ээ. Мөнгө хөрөнгө ирж гэнэ үү? Энэ бол яг манад л ийм ойлголт байгаа. Үүрэг хариуцлага ирэх хэвээр. Альбом тушаал төрийн хүн гэдэг бол үйлчлэгч байх хэвээр ард түмэдлөө. Тэр хүмүүс зүгээр эгэлж ирийн амьдрах хэвээр. Өнөөдөр энэ бол ингээд одоо удирдагч гэдэг бол уулын сайн дурын үндсэн дээр бусдын сайн сайхны төлөө үйлчилж байгаа хин нэгэн ингээд кемерс гэдэг нь тодорхойлсон байдаг. Манад бол энийг удирдагч гэдэг бол хувийнхаа эрх ашгийг төрийн эрх мэдлийг дамжуулан хэрэгжүүлэхийг зорж байгаа хин нэгэн гэж баг ингээд урвуулан орчуулж болохоор шүү дээ тийм. Тэгэхээр яг энэ байдал явандаа цэгцэрх хэвээр. Монголчууд цөөхүүлээ. Тийм учраас энийг бол их тийм богино хугацаанд цэгцэлж төр гэдэг үл яг тийм үйлчлэгч байх тийм цаг бол удахгүй ирнэ гэдэгт итгэдэг. Худалчхан гэж ямар үнийг хэлэх вэ? Худалчин гэж гинэ үнийг хэлэх. Яагаад? Яагаад гэвэл худлаа ярьж байгаа нь баригдсан тодорхой шүү дээ. Тэгэхээр тэрийг тооцохгүйгээр худлаа ярина гэдэг бол тийм ээ гинэ үнийг шинж авах гэж байна. Шүүмжлэг ер нь та хэр хүлээж авдаг вэ? Шүүмжлэг хүлээж авалгүй яах вэ? Хүлээж авахыг их хичээдэг. Гэтэ яг заримдаа одоо тий ямар шүүмжлэг гэдгээс болдог л доо. Нэг их тийм цаг үрсэн шүүмжлэг ч юм уу чалчаа яриг сонсох их дургу. Яг нөхрийн яг ингээд одоо оноод хэлсэн юм оновчтой үгсийг бас одоо сонсож эргэж харах их дуртай. Өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандахыг бас хичээдэг. Өдрийн тэмдэглэл бол бас их тийм өөртөө шүүмжлэлтэй хандах бас их зөв арга юм байна гэж би бол боддог. Ялла нэг бодож исэн зарчмууд одоо эргээд унших болно шүү дээ тийм ээ. Өөртөө дахиж нүрт болно гэсэн. Өдрийн тэмдэглэл хөтэлдэг байх нь тийм ээ. Өдрийн тэмдэглэлээр хөтэлдэг гэсэн. Би ч нэг сэтгүүл зүүн их дуртай байсан гэж ярьж байсан шүү дээ тийм. Одоо бол яг өдөр бүхэн бол бичиж чадахгүй болчихсон. Бичих ч юм олдохгүй болчихсон. Зөвхөн хагасаа өдөр бүхэн би өөртөө цаг гаргахыг боддог. Тэр нь бол яг 7 хоногт ингээд надад тийм шинэ бодол төрүүлсэн зүйлүүдийг ч юм уу ингээд тэмдэглэж авах их дуртай байдаг. Тэр бол ингээд бүр дадал хөвшил болцсон. Одоо алсын хараа гэдэг ном ч гэсэн чил өдрийн тэмдэглэл дээр тулгуурлаж бичигдсэн. За саяны маань ном ч гэсэн үндсэндээ л миний оюутны өдрийн тэмдэглэлээр тулгуурлаж бичигдэж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө бас миний амьдралын нэг тийм хэв маяг гэх юм уу шүдэ угааж байгаатай адилхан болсон зүйл гэсэн. Алсын хараа ном гэснээс алсын хараа маань бол одоогоос бол 10 жилийн өмнө хэлэгдсэн байна тийм ээ. Тий одоогоос 10 жилийн өмнө. Энэ хоёр номны хооронд хитрхи урт юм шиг санагдах байна тэнд. Яг би зүгээр 2005 онд хэвлэгдэж байхдаа л би 10 жилийн дараа 2 дахь номоо гаргана гэж хэлжсэн л да. Тэгээд одоо амлсандаа хүрэх 2 дахь номоо сая гаргаж байгаа. Тэгээд 10 жил гэдэг бол мэдээж хүний амьдралын хувьд бол урт хугацаа. Гэхдээ эмээг бас ингээд ойлгож таних тэр тал дээр бол бас эрэлхийллийн хувьд бол бас хангалтгүй хугацаа юм байл. Тэгээд алсын хараа бол илүү тийм хувь хүний хөгжлийн тухай хинтэд байхдаа би бичижсэн тийм ном. Залуучуудтай хандаж за Азийн бүлэг улс гэдэг энэ ном бол илүү тийм улс орны одоо хөгжлийн шийдлийг эрэлхийлсэн. Улс орны алсын харааны тухай. Тэр мэдээж надад магадгүй тийм хугацаа хэрэгтэй байсан байж магадгүй. Тэгээ бас одоо өнгөрсөн 10 жилийн одоо миний бас зүрхэнд сэтгэлд бодож явсан юмнуудын бас ингээд тайлал
Таас онлолоос бас ингээд суралцаад харьцуулсан тийм туршлагатай тулгуурлаж бичсэн ном л да. Саяны ном бол. Нэрний хувьд надад бас их сонирхолтой санагдав. Яагаад заавал Азийн хөлөг болсон? Яг нэрний санааг одоо цогтөрдөн гэдэг нэг ойлголт байгаа юм л да. Тэр үл ингээд одоо бэлгийн мэлмэ гэж ярьдаг те, бэлгүү мэлмэ гэж ярьдаг. Тэр үл ингээд одоо үндэсний төрхийг тодорхойлохын тулд бидний бүгднийх нь царайг давхарлах хэрэгтэй болно да. Тэр бол Монгол хүний төрх. Тэгэхэд бүх сэтгэл зүйн одоо тэр цэг оюун санааг давхарлаж чадвал тэр бол Монгол хүний сэтгэлгээ. Тэгээ тэнчэнээсээ бид нар хөгжлийнхаа гаргалгааг хайх нь зүйтэй юм а гэдэг тийм санаанаас авах эхэлсэн. Тэгээд яг энэ чинь манай сургуулийн оюутнууд бас ирсэн. Тэр үеэр жишээлбэл ингээд гадны хүмүүс биднийг яаж харж байна? Бид нар өөрсдөө хин гэж харж байгаа гэдэг энэ солилцол дундаас ерөөсөө бидний дүр төрх бол Азийн хөлөг болсон юм аа. Дэлхийд гэж харж байна тий. Морьтон баатрууд гэж хардаг. Бид нар харин харамсалтай нь өөрсдийгөө дотроосоо хэр зэрэг таньж байна гэдэг тийм солилцолтоор ингээд тулгуурласан. За мэдээж үл яг энэ үл их тийм олон агуулгатай. Яг нэвтрүүлгийн маань асуулт бол их тийм товч учраас тэ үнийг бас жоохон товчлоо явуучих зүйтэй байна. Та үнийг номын 3 дугаар бүлгээс уншиж байна. Хүний хөв тавилан байна тийм ээ. Яаж явах нь хэрхэн юунаас шалтгаалаад байгаа шүү. За ерөн дийлэнх нь бол өөрөөс нь л шалтгаална шүү дээ. Тэг мэдээж яг өссөн гэр бүлийн орчин, өссөн торинж буй нийгмийн орчин тий. Тэгш боломж олгож байгаа төрийн шударгаас гээд олон зүйл мэдээж нөлөөлнө. Энэ бол нэг улс орны асуудал. Гэхдээ дийлэнх нь бол хувь хүн өөрөө юуны төлөө явж, юунд тэмүүлж ин гэдгээс л болно. Эзэн хичээл заяа чана гэдэг үг гэж тий. Нөгөө бурхны зурсан зураг нь ажижгүй. Бурхан гэдэг бол зөв миний бодлоор бол сэтгэл дотор байдаг үнэт зүйл гэж зөв би бол хувьдаа ойлгодог. Тийм учраас хүн илүү тийм гэгээлэг зүйлийг бодож сайн зүйлийг хийхийг тэмүүлэх тусмал бурхан илүү их тийм сэтгэл дотор ойрхон байдаг болов тийм. Нууцаар юм хийгээл эсвэл хин нэгнээ одоо нэг ар ходар гэдэг шиг тийм байдлаар яваалах тусам өөрөө тэр сэтгэл дотроос гарч байгаа тэр одоо муу энерги те муу хүчин зүйл нь өөрөө буцаж эргэж ирдэг. Энэ зүйлийг одоо магадгүй одоо бурхны зураг гэж хэлдэг болов гэж би хувьдаа боддог. Би хэзээ ч одоо хин нэгэн зурхаачаас ч юм өөрийнхөө ирээдүг асууж байгаагүй. Илүү тийм ирээдүйдээ зүв байхын тулд илүү зарчимтай байхын тулд тэр үнэт зүйлээ одоо өөрийнхөө бас нэг тийм үнэлэмж болвол явах зүйтэй юм аа л гэж боддог. Таны хамгийн ад жаргалтай байсан үе? Хамгийн ад жаргалтай байсан үе мэдээж анхныхаа хүүхдийг одоо төрөх үед. Тэгээд бас их хариуцлага мэдэрсэн үе те. Тэр үл илүү бас тийм ад жаргалтай сайхан үе байсан болов уу гэж боддог. Нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдийн хэмжээний мөнгө зарцуулж байна. За нэг 600-аас 700 мянган төгрөг зардаг баг шүү. Зөвхөн өөртөө гэр бүлийн хэмжээнд биш тийм ээ. Тий, ер нь одоо би яг нарийнжил тооцож байгааг үл тээ. Тий, гэхдээ ер нь тэр хавтаа зарцуулдаг байх гэж бодож. Одоо ундаг машин гэхэд ямар машин байх вэ машин? Хайландартай. Тий. Таны төрөвчөнд одоо яг хэдэн төгрөг вэ? Төрөвчөө доор орхигдсан. Яг одоо шалгаж үзээг болохоор мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан нэг 100 мянган төгрөг байгаа хаа. Хамгийн анх уулзсан хүнээ та ер нь хаанаас нэг хэлж хардаг вэ? Нүднээс нь мэдээж. Тэг нүд бол сэтгэлийн тол гэж хэлдэг штэ. Хүн болгол нүднээсээ л гэж хэлэх юм да. Та хаанаас нь хардаг? Би бол арай ургацраас хардаг. Арай ургацаас. Эрэгтэн эмэгтэн ялгаатай харах уу? Та бусдыг өөртөө юугаараа татдаг гэж боддог вэ? За нэг өөртөө татагдаж үзээг болохоор ч надад ч хариулахад бас ямаргүй юм байна л да. Одоо бусад хүмүүсийг өөртөө татах нэг өвдс гэж бас нэг яриад байна тийм ээ. Магадгүй зүгээр байгаагаар л байдаг байж магадгүй. Нэг тийм одоо олон нүртэй олон масктай одоо байх бол надад их таалагддаг. Залангуяа нэг хүнийг ялгаж харьцаж байгаа хүмүүст би бас өөр их дургу. Нөгөө өссөн орчин маань бүр хөдөөний орчин болоод тэр юм уу өвөө дээр өссөн болоод ч тэр юм уу те. Нэг хүнийг хараад нэг өөр, нөгөө хүнийг хараад нэг өөр харьцаж байгаа хүн бол надад их тийм одоо онцгой санагддаг. Тэг учраас яг байгаагаар л байдаг маань бас хүмүүс илүү найз нөхдөд маань ч юм илүү таалагддаг гэж бас магадгүй. Бүр их сэтгэл хөдлөсөн үедээ та яадаг. Ямар үйлдэл хийдэг. Хашгирна шүү дээ. Гэл. Тий. Яг л мэдээж хүнээс гардаг бүхэл эмоц гарна шүү дээ, тий. Сэтгэл хөдлөсөн үедээ.
Одоо жишээлбэл ингээл шинэ жил гараад солиод будах чинь тэгэл гоё л идэг штэ. Эмоцоо гаргаал. Тэ хашгирдаг баг. Өөр одоо санахгүй юм л да. Дурлалд уйлж яв. Уйлжсан. Тийм үе байсан. Тийм байсан. Та хайртай хүндээ тэр болгон хилээд чаддаггүй ч хэлхийг хүсдэг ямар үг байдаг вэ? За яг ер нь бол ингээд за хайртай хүн гэхэлэр мэдээж гэр бүл, аав ээж те. Ханд найзууд. Тэгэхээр яг ингээд за гэр бүлийнхаа ч юм уу гэд бодохоор тэр нэг тустай хүн, би нэг тустай хүн. Нэг тийм тустай ертөнцийн төлөө ингээд одоо амьдралынхаа цаг хугацааг зориулж байгаа шүү дээ. Тэг яг уу Монголын амьдрал чинь өөрөө инхэл тонхолтой те залуучууд одоо нэг нь илүү ингээл бас явахыг хичээх хэрэгтэй болдог. Сумаас аймагаас дүүрэг гэл өнөөдөр хүртэл өнгөрсөн 10 жил эргээд бодоход нойр хоолгол ингээл явж хөдөлмөрлөж өөрийгөө ойлгуулах гэж ингээл явж исэн байгаа юм л. Тэгээ тэр бүх зүйлд ингээд яг арталт байдаг. Тэр хүний тэр цагийг би их авсан. Тэгээ тийм учраас тэрэн дээр буцаад өгөх боломжгүй ч гэсэн тэрийг илүү тийм бас одоо бодиттой илүү аз жаргалтай илүү одоо өөрийнх нь хүсэж байгаа тэр мөрөөдлөө хийхтэн дэмжихээсэн гэж бас их боддог. Энэ ихтэй хэлэх үг биш байж магадгүй л зүгээр яг сэтгэл дотор ингээд нэг торж явдаг гэх юм уу нэг тийм сэдв гэж байдаг шүү дээ. Танд ер нь таагүй хүмүүс хэр олон байдаг болоо? Байдаг хөө. Тийм мэдээж одоо үзэл бодол зарчим гаргаж тавина. Тэгэхээр зарим нь дэмжинэ. Зарим нь дэмжихгүй байна. Зарим нь бүр дайсагнана. Тэгэл энэ бол бас хүний амьдрал. Тэр нь бол би их тийм эмзэглэж юусан ханддаггүй. Яагаад гэвэл хүн арчсан нийгэмд өөрийнхөө үзэл бодлоор амьдрах хэвээр тодорхой хэмжээний зарчим гаргаа ярихаар хин нэгэн хүний хэсэг бүлгийн ч юм уу их ашиг хөндөх болно. Тэг зөвлөлдөх болно. За зөвлөлтгөөр л яах вэ гэхээр тэр хүмүүс бухимдах хэрэгтэй болно. Тэ одоо тэг ялангуяа манай нийгэмд ч нь бол тэгээд одоо хэвлэлээр үзэн те. Одоо тэгээд тийм болчиход байна шүү дээ ер нь бол те. Яг тэрэнд бол ингээд нэг тийм эмзэглээд байдгүй. Тэгээд энэ бол амьдрал байх ёстой зүйл юм аа гэж талархаж хүлээж авдаг. Би ягаад танаас энэ асуултыг асууж байна гэхээр та нийгмийн арчил Монголын залуучдын холбоог толгойлж явсан. Тэгээд би энэ дээр нэг санал ширээний асуудал бас асуух гэдэг ярих гэдэг юм л да. Тэгээд нэг болохоор үлдэх гээдсэн юм шиг, нэг үл өгөх гээд байгаа юм шиг л нэг үе байсан шүү дээ. Тэгээ энэ үед бол та нэг тайлбар хийлээгүй шүү. Та бол баахгүй Харвард сурч байсан тийм ээ. Тэг яг ер нь энэ нь бол ингээд одоо зөвөр миний хувьд бол залуучдын холбоо гэдэг бол ингээд намтарт байсан. Миний амьдралын цаг хугацааныхаа 4-5 жилийн зөрөөс учраас их эрхэм тийм зүйл зөв өнгөрсөн одоо тэр зүйлийн хувьд бол одоо миний хувьд нэг бодсон ч юм уу нэг тийм харамссан ч юм уу тийм зүйл болохт байдгүй. Энэ бол улс төрд байнг байдаг зүйл шүү дээ ер нь л те. Зүгээр яг уу нэг зүйлийг ихтэй олон нийт ойлгосон эсхийг бол би мэдэхгүй тэр бол зарчим байсан. Үеэс солидог. Яг уу үеийнхээ найзуудаас магадгүй баг ганц хоёруулаа зөрөөд насаа өрчлөхгүй хэвээрээ байлгаа гэдэг дээр их хатуу зогссон. За хүчний харьцаач их ойлгомжтой байсан. Гэтэ тэр нь бол зүгээр ингээд оюутан гэдэг хүн удирдаад ингээд явж явах үедээ ч юм уу өөрөө ингээд одоо өмнө нь ярьжсэн үеэ солих хэвээр гэдэг байсан зарчмаасаа нэг өдөр те жишээл нэг хэсэг найзуудтайгаа нийлэнгүүтээ за насаа өрчлөё. Гин гэдэг бол их тийм боломжгүй зүйл санагдсан. Тэгэл эцсийн мөчийг хүртэл тэр зарчим дээр тууштай байх нь бол чухал юм аа л гэж үзсэн. Тэр үл яагаад тэгэхээр доод үеийн бас их ашиг байсан. Тэр дүүнер маань бас надад итгэжсэн. Энэ дээр зогсно гэдэгт. Тэр одоо доод үеийнхээ ч юм уу одоо итгэлийг нь өсөрдүүлэхгүй. Тийм учраас одоо тултлаа тэр зарчим дээр зогсон. Тэгээд тэр үл би одоо ч гэсэн зүв байсан байхаа гэж боддог. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ зүв байсан нотлогдох болно гэдэгт итгэдэг. Яг л зарчим учраас. Түрүүн ажлынхаа анхны гараг Хинтээ аймгийн Бэрхсүмээс хэлсэн ингээд хоёлаа дөрөв дурдаад өнгөрсөн. Яг ямар албанд шатар ажиллаж яв? Анхны цалин хэд байсан бэ? За энэ чинь хинээдэнтэй зүйл болсон юм аа. Би сургууль үндэсний телевизэд би чинь хөтлөгч хийдэг гэсэн шүү дээ. Оюутан багтаа. Гэтэ тэр бол оронтооны тийм ажил бол байгаагүй. Чанарын студид охид өгөөд нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Бас цэг таслал гээд нийгмийн нэвтрүүлэг дээр хамтарч ажилладаг байсан. Тэгээд намайг бэрхийн одоо тамийн гадарт ажилд одоо орох болоод тэг би ингээд төгсөөд нутаг бүтсэн.
Тэгээ очиод эхний 14 хоног болохоор би жижиг хийсэн. За. Тий. Тэгээ лав гэсрэн гээд манай дарга маань за ер нь бол ингээд чиний орон тоочон гарна гэхдээ чи жижиг хөл яасан ингээд. Тэгээ би жижиг хийсэн. Тэгээ цагаа маш их тийм бүртгэдэг. Тэгээ жижиг авах үед миний цалин тэр чинь 24 48 гэж гардаг шүү дээ. 63 мянган төгрөг байсан санагддаг анхны цалин. Хэдэн он бэ? 2001 он. Тэгээ яг уу 14 хоног одоо жижигэр ажилласны дараа намайг тамийн газрын дараагаар томилжсэн. Тэгээ тэр үл яг одоо ингээд ботход лаваа дараагаа маань бас надад одоо ойлгуулахыг хүсэжсэн ухаан байжээ гэж би зөвхөн боддtiin. Тэгэхээр яг одоо хамгийн анхны маань ажлын гараа бол одоо Бэрх хотын захирагчийн албаны жижигэр байлаа гэж 14 оны хугацаатай л да. Тэгээ тамийн газрыг удирдаад бас ажиллаж ирсэн да. Тэгэхээр хамт ажиллаж байсан хүмүүс бол тамийн газрын дарга болно гэдэг таныг мдээгүй байсан шүү дээ, тийм ээ. Зарим нь мдээгүй байсан. Зарим нь л мэдчихлээсэн мэлээ л дээ. Тэгээ одоо жил орлогч дотоод ажил хариуцсан төшмөл гэдэг манай оюурд нэг надтай адилхан нарт хийчихсэн. Тэд нар л ингээд сүүл надад хэлчихсэн. Тийм. Зүгээр яг тэгээ бас ингээд залуу хөвгт бас ингээд давлуун болж магадгүй. Тэр чинь бас тэгээ чи 21-тэй шүү дээ. 21-тэй тамилж байгаа. Тийм учраас бас зөрөөд бид нар ярьж байгаа чанд ийм сонголтыг бас санал болгоод яах нь гэдэг чи харсан юм аа. Тэгээ надад бол тэгээ зүгээр л санагдсан л та. Яг нь мэдчихсэн хүмүүсийн хувьд бол тийм л байна. Мэдээгүй хүмүүс бол их сонь байсан баг та. Өнөө жижиг хийгээд дэс нөхөр чи 14 өнөдрөө тамийн газрын дарга болсон чинь. Тийм магадгүй сонирн байсан байж магадгүй. Гэхдээ яг ер нь бол зүгээр нэг тийм юу жижиг газар чинь тэгээд оюурд нэг бол ингээд нэг иймэрхүү байдлаар автарч байгаа юм байна гэдэг тийм ойлголт бол явцсан л байсан л да ер нь бол. Гэхдээ яг зүгээр орж ирээд миний ингээд одоо хүлээлтч гэсэн ингээл нэг шууд тийм хадаг дэлгээл огтож байгаа гэдэг нэг тийм хүлээлттэй очисон бол тэгээ үүдэн суугаад цаг бүртгэх гэхлээр чинь бас нэг хоног өдрөл их гонцгор байсан л да. Тэ юу болоод байна те. Бас энэ сургуультай оюутны зөвлөл мөвлөл ингээл тий тэгэл үндэсний телевизээр гарчгаал чинь бас очиж штэ болдог та тий. Тэгээ хүн бүхэн бас тэр үед хот руу ингээл тэмүүлж хахад бас ингээл орон нутгатаа ажлыг гэдэг юм шийдвэр гаргаад очиж ах чинь гэж бас бодож байсан. Гэхдээ одоо бодоход бол тэр их тийм том ухаарлал байсан. Та өнөөгийн улс төрийг ер нь яаж харж байна? Бантан. Яг үдэ одоо үндсэндээ тийм ардчлалын үнэт одоо зарчмууд их алдагдаж байна л да. Жишээл 3 засаглалын хэлбэр нь холилдчихлоо. Эрх мэдэл салангад байх гэдэг их тийм том одоо зарчим байдаг. Тэгээ тэрийг мэдсээр байгаа хүмүүс нь ингээд холиод одоо өнөөдөр ерөнхийлөгч ерөнхий сайд юм уу? Их хурлын дарга ерөнхий сайд юм уу? Ерөнхий сайд маань өөрөө ерөнхий сайд юм уу? Тэгээ танхимаа удирдах байгаа юм уу? Удирдахгүй ч байгаа юм уу гэдэг. Тэгээд ийм нэг юм ойлгомжгүй бантангаас болж өнөөдөр гадаад хөрөнгө оруулалт, дотоод бизнесийн орчин гэдэг их тийм олон юмн дээр тодорхойгүй байдлууд үүсэж байна л да. Тэгээд тодорхойгүй байдал гэдэг бол өөрөө юу вэ гэхээр бизнест бол энэ бол үргүү зардал байдаг. Тэгэхээр өнөөдрийн явж байгаа Монголын нийгмийн цаг хугацаа төсөв энэ бүх зүйл их тийм үр ашигтай биш байдлаар зарцуулагдж байгааг хараад 25 жилийн дараа те бид нар одоо ингээд бас хөгжлийнхаа зарим өдөлтүүдээр бид нар бол их хосорж байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхээр яг 25 жилийн дараа бид нар яг ийм зүйл ингээд дахиж яриад ингээ байж байгаа гэдэгт бол бас их тийм жоохон залууны хувьд их харамсалтай санагддаг л та. Одоо ижил гараанаас гарсан олон улсууд бол тэгэл төрүүлэл явчлаа шүү дээ. Бид нар тэгээд ерөөхдөө тамийн тооны хөлгөр гэдэг шиг дотор талтаа тэгэл нэг хэдэн бизнесийн талд оруулаад нямд орж байгаа хэлдэг бас үнэ шүү дээ. Энэ парламент гэдэг чинь одоо эзэн бизнесийн одоо хүмүүсийн зүгээр л нэг тийм арилжааны талбар болчлаа. Тэгээ уул нь бол одоо улс төр бизнес гэдэг бол нэг зоосны яг хоёр тал гэж ярьдаг. Манайд бол бараг нэг зоосны нэг тал болчиход байна шүү дээ. Тэгээ энэ бол их тийм харамсалтай санагдаж байна. Ер нь улс төрч хүн ямар байх ёстой? Улс төрч хүн нэгдүгээрт яагаад гэдэг асуултанд хариулах ёстой гэж би боддог. Яагаад та улс төрд орж байгаа юм бэ? Яагаад та ерхийлэгчлэх гэдэг? Яагаад та их хурлын гишүүн болох гэдэг? Тэгээ энийг бодохгүйгээр их орлоо орцсон хүмүүс байх шиг байна л да. За тэгэд эсвэл бодвол тэгэд магадгүй нэг юм бизнесээ хамгаалах гэж. За эсвэл бизнесээ өргөжүүлэх гэж гэдэг ч юм. Тэгэхээр сэтгүүлчд маань ч юм уу бас ингээд дөрөв дэх засаг болсон та бүхэн маань арт түмэн маань сонгогчд маань те яагаад гэдэг энэ асуултыг их тийм асууж сурах хэрэгтэй юм шиг их энгийн. Тэгсэн мөртлөө энэ хүмүүс ер нь яг тийм худлаа хариулах боломжгүй асуулт гэж үздэг юм байл л дээ. Судлаачд яагаад гэвэл яагаад гэдэг асуултанд хүн зохиож ярьж болтгоо. Тэр бол өөрөө тэр хүний намтар байдаг. Хэнийг төлөөлөх гээд байгаа юм. Тэгэд манайч нь бол одоо төлөөллийн ардчил шүү дээ тийм ээ. За Швейцар бол шууд ардчил нэг 150 жил хөгжиж ирсэн гэж ярьдаг. Швейцарын хүмүүс ч бол төрийнхөө одоо шийдвэртүүл шуудангаар саналаа өгөөд
орчиж байгаа шүү дээ. А манайд бол төлөөллийн ардчлал. Төлөөлөл нь гэхэлэр чинь бид нэр хүн сонгоод тэр хүн маань бидний өмнөөс үйлчлэн гэсэн. А гэтэл нөгөө хүмүүс маань ингээд үйлчлэхгүйгээр эсвэл сонгогчд маань сонгох эрхээ эдлэхгүйгээр одоо цутгамал борхон ч юм уу эсвэл одоо бэлэн мөнгө ч юм уу эсвэл одоо нүүрс ч юм уу ингээд тараагаад тэрэнд нь ингээд сонгогдоод тахлаар төлөөллийн зарчим алдагдаад эхэлж байгаа. Энгийн хүмүүсээ төлөөлөх хүмүүс нь орхоо болоод эхэлж байгаа. Ханшин өсөө те. Ингээд ирэхлээр нөгөө тэгш бас байдал гэдэг зүйл би болол нийгмийн бухимдал би болол тэгэл ингээл ерөөхдөө нийгэм эмх замраагүй яг өнөөдрийн байдлаар л ингээл орчиж байгаа юм л да. Үүнийг бол яг хаа үндсэндээ тэгш бас байдлын логик гинжин хэлхээ гэж зөв онлын хувьд бол үздсэн юм байна. Та энийг номын нэгдүгüрлээс дэлгэрүүлж уншаарай. Намаа л надад санчлаад байна да. Харин тийм намаа хурдчлаа. Боломж олдохоор нь. Та тэгвэл яагаад Харвардд сурсан юм? Харьцуулах гэж. Мэдээж одоо хүн чинь тодорхой хэмжээнд ингээд сэтгэн бодно, ажиглана. Ажлын туршлага бас нэг ахархан ч гэсэн ажлын туршлага байна тий. Тэр бүх зүйл дээр бас ингээд одоо ихтгэлтэй болохын тулд дэлхийн бас бусад орны залуучуудтай бас уулзах хэрэгтэй. Онлын үед ямар байдг вэ гэдгийг бас ойлгож сурах хэрэгтэй. Тийм учраас яг өнөөдрийг хүртэл бас ингээд бодож явсан төсөөллөө 35 наснаас өмнө харьцуулаад авчил гэдэг ийм бодол надад байсан. Тэг яг сонголтууд хийгээд дэлхийн хамгийн олон орны оюутнууд сурдаг. Дэлхийн хамгийн одоо олон орны одоо өөртөө төстэй гэх юм уу те төслөг мэрэгчлэр төслөг бас эрэл хайгуул хийж байгаа хүмүүс нэг дор уулзах боломжтой газар гэдэг утгаар нь бас Харвард их сургуулийг сонгож тэг бас эсэлтийн шинэ шалгалтанд одоо бэлдэж тэг бас эссэн оролцсон. Тэгээд хайсан зүйлээ бас олсон гэж бодож байгаа. Ялангуяа одоо ижил төслөг одоо нөхцөл байдалтай их олон газрууд байдаг. Ялангуяа бид нар л одоо жишээл ингээд урд хөрш, хойд хөрш, Америк гэж яриад байдаг. За яг өнөөдөр нөхцөл байдал энэ гурван орноос суралцах боломж бол их бага штэ. Бага. За магадгүй бид нар Сингапур улсаас сурч болно. Хүн ам цөөхөн нэг жижиг арлын улс яагаад өгч чив. Норвегиос бид нар сурч болно. Баялагын хараал гэдэг зүйлийг яагаад тойрч чив. Яагаад уул уурхагаас эдийн засгийн тэ 90% нь хамааралтай биш жижиг төндүүдүүлээс хамааралтай байгаад байгаа юм бэ? Ботсвана гэдэг Африкийн улс байна. Стратегтэй байж чадвал тэ 7 жилийн дотор яаж хөгждөг вэ? 2.3 сая хүнтэй мөртлөө Катар улс байна. Боловсролын дэлхийд тийм том боловсролын бизнесийг хүн ам баг газар яаж хийж болтгүй гэдэг. Тэгээд энэ бүх зүйлүүд ингээ ажиглахад бол их сонирхолтой. Тийм учраас бид нар бол өөрсдийнхөө загварыг гаргаж ирэх хэрэгтэй юм уу гэж бас бод. Ер нь бол ингээ дэлхийгээс бусад улсын туршлагаас суралцаад хөгжсөн орн гэж бол нэг ихэнч байдгүй юм билээ. Бид өөрөө өөрсдийгөө таньж өөр дотроос л энэ зүйлийг гаргаж ирэх хэрэгтэй. А тэр нь тэгээд дэлхийн шилдэг амжилттай завгар болчих чадвал тэр нөгөө Норвег завгар гэдэг шиг тий. Тэгэхээр биднэрт Монгол завгар л хэрэгтэй. Энийгээ бид нар харин яаж олж харах уу? Хаанаас хайх уу гэдэг үл хийж чухал. Оюун эрдэнэ гэдэг хүн маань яг юунд зориулагдсан? Оюун эрдэнэ гэдэг хүн маань тэгээ миний бодлоор бол энэ цаг хугацаанд гэж харахыг хүсдэг. Ягаад гэвэл цаг хугацаа бол одоо өнгөрдгөө харин цаг хугацаанд дотор амьдрал орсон өнгөрдөг гэж үг байдаг шнэ. Тэр бол ингээл энэ одоо энэ л цаг үед л ингээл бид нар амьд чинь 100 жилийн дараа бид нар бүгд байхгүй. Яг зарим нь бол байж магадгүй л дээ тий. Одоо бас эрүүл мэнд хөгжиж тийм ээ. Гэтэ ер нь дийлэнх нь байхгүй дээ. Тэгэхээр тэл энэ цаг хугацаанд дотор ямар өвийг үлдээх үү? Юуны төлөө зогсох уу? Гэр бүл ах トゥ амар садан ажлын хамт олон нийт нийгмийн өмнө тий амьд бодгол гэд нэг хүн байж тээ. Энэ хүн яг ямар үнэт зүйлийн төлөө явах уу гэдэг уулмөр үлтгэнлөөр амьдралыг хотгооч гэж бас бодож авдаг. Таяр нь суралцж байхдаа ямар арга барилаар суралцдаг? За ер нь бол маш их тийм хурдан мэдээллийг олж авах нь бол их чухал гэж би боддог. Гэхдээ хэрэггүй мэдээлэл биш, хэрэгтэй мэдээлэл олоод тэр олон мэдээлэл дундаас өөрийнхөө бодлоор дүгнэлт хийж чаддаг. Энэ бол их тийм суралцах сайн арга барил байдаг болов уу гэж боддог. Яг зөвөр миний Батбаяр багшаасаа сурсан нэг зүйл байдаг. Одоо миний хамгийн хайртай амьдралын маань эрхэм хүмүүсийн нэг бол одоо зохиолч Дармын Батбаяр багш. Тэгээ маш их тийм хурдан хугацаанд ном уншиж сурсан. Тэгээ яг л дэлхийн сонгогдуудыг бид нэр нөгөө уншуулдаг гэсэн. Тэгэхээр нэг номыг эргүүлээд маш их тийм хурдан хугацаанд өөртөө төрөөгүй санааг аваад тэр дундаас ингээд ерөөхдөө тийм логик гаргалгаануудыг олж авах тийм одоо чадвар гэх юм уу те тэр зүйлд бол манай Батбаяр багш биднийг их тийм сургаж зааж исэн. Тэгэхээр яг миний номыг бол их тийм хурдан уншдаг. Тэр их тийм хурдан хугацаанд мэдээлэл
олж авах. Гэхдээ хэрэгтэй мэдээллийг олж аваад түн дээрээ тулгуурлаад өөрийнхөө үзэл санааг нэмэх нь бол суралцахыг сайн арга юм а гэж бас боддог. Тэгж чадвал хүн сургаар биш илүү тийм судалгаатай. Туйлын үнэн гэж байдгүй гэдэг тийм. Гэхдээ туйлын үнэнд илүү тийм ойрхон үннийг олж авах бас боломжтой. Би таны талаар бас нэг сонсч л одоо ер нь олон зүйл сонсч л да. 5 нүс хүртлээ хэлт орох. Тий. Ийм тохиолдол ер нь хэр их байдаг яагаад ингэсэн юм болов? Мэдхгүй одоо тэгээд тохоогоор ярьдаг байсан гэж хэлдэг. Тэгээд манай одоо ээж маань эднэр яриад ерөөхдөө за ингээ хэлд орохгүй л ер нь тусгай сургууль руу ч юм оруулд юм билүү гэж тавхурч идэг. Тий, тавхурч идэг ярьдгүү. Тэгээд яг өвөө маань одоо бас лам хүн байсан. Тэгээд ийм хар бар аргаар их одоо явсан. Тэгээд Хинтээ аймгийн одоо авраг тосонгийн аршаан гэж байдаг шүү дээ. Дэлгэр хаан сумын нутагт байдаг. Авраг тосонгийн аршааны тэр шавар намайг хэлд оруулсан гэж хэлдэг. 100 бүхэн, өвөл бүхэн очиж тэр шаврыг одоо тавьж одоо бодоход бол ангинтай ч юм уу нэг тийм л байсан юм шиг байна л да. Одоо би мэдэхгүй шүү дээ тий. Тэгээд ингээд 6 нас өнгөрч явах үедээ ерөөдөө нэлээд тийм сайн ярьж зарсан гэж хэлдэг. Тэгэд 8 настайдаа сургуульд орсон гэхэлэр ерөөдөө бас хэл ярианы хөгжлөл жоохон тийм тааруухан байсан бахаа гэж би боддتي. Хожуу хэлд орсон болохоор ийм хурдан яриад идэв юм байна тэгвэл. Би их хурдан ярьж байна. За. Тэрээс ажиглаг юм байна. 100 асуулт хариулт гэхэлэр чи бас хүн яарах юм байна шүү дээ. Энд ч одоо тэгээд тий бүтэн 100 асуултанд хариулна гэхээр аль болохоор төвч тодорхой хариулгын зүйтэй байх л гэж бодож байгаа. Таны багада хамгийн их тоглолдог байсан тоглоом яардаг л. За баг бахта өөдгөө шатар тоглолдог байсан да. 5 наснаас ахвалаад тэр яг тоглолдог байсан тийм тоглоом гэдэг юм бол тэр үуч одоо хятад үдэрлийг тоглолдог гэсэн юм бол тийм. Нэг тийм хулдасан үзэр байдаг гэсэн шүү дээ. Тэгээ тэрнээс биш одоо бидний үед чинь нэг тийм актер одоо дээр үе шиг одоо ингээл шагаагаар одоо нэг тийм тоглолтгүй байсан үе байсан. Сүүл жоохон ингээд том болоод 10 жилд ороод эхлэнгүүт ч нөгөө нэг анхны Sega тоглоомод гарсан шүү дээ. Урдаас ингээд баахан тийм бараа зөсөн хүмүүс авцраал, контро, танк гэл нэг. Тэрэнд бол бас их тийм цаг үрдэг байсан. Ундааны жил яаж тоглолдог гэсэн. Таны сургуульд суралцж байх үе хамгийн санаанаас гардаггүй дурсамжтай ямар өдөр вэ? За яг зөв хөгжилтэй жишээ юм да. Тэр яг шууд асуунгууд чинь шууд бодогдчихээн тий. Тэрний үг гэхээр Хинтээ аймгийн Батнорт нэг наадмаар очихгүй юу? Ангийнхантайгаа. Тэгсэн чинь ингээд нэг морьтой хөхтэй муудалцахгүй гэдэг чи бэрхчин бас нэг тийм жоохон хот газар шүү дээ. Тэгээ нэг морьтой хөх чинь мориосоо бууж ирдгүү ташуурдах гэдэг. Хэд дүрэнг? За нэг 7 дугаар анги байсан юм уу? Тэнгүүт нь би ингээд бодохгүй нэг юм голдойгоор ингээд банд тавьцсан. Тэнгүүт би ингээд бандан дээгүүр гүйж гараад нөгөө талд нь ингээд гарч байгаа юм бол морь бандан дээгүүр гарахгүй ингээд нэг гүүрээр гарч чадахгүй гэдээ бодчихгүй юу? Тэнгүүтээ гал ингээд бандан дээгүүр гүйж гарангуутаал ч юм уу одоо юу гэдэг юм бэ гэж тэгсэн чинь нэг морьтойгоо устуулаа гараад идэв. Тэгээд норон ондараа нэг эвкитлээ таширдуулна. Тэр яагаад ч нэг тийм дурсамжтай юм нэг тийм үе байсан. Ерөөсөө санаанаас гардгүй юм тэгээд их бас иччихсэн яг тэрнээс болж. Та ер нь амлсандаа хүрдэг үү? Боломжгүй бол амлахгүй гэж хэлдэг. Тэр нь бас их тийм төстэй логик тий. Жишээлбэл уулзах чадахгүй байж хүнтэй уулзах цаг тавлаад мөнгө дийлүүлж чадахгүй байж за маргааш ярий даа гэх тий. За альсвал ингээл одоо цаг гаргах боломжгүй байж за ер нь найз нэг цаг гаргаж чад 7 хоногоос гээд за би бол энийг айлуулахаар тийм баг ойлгох хийчихэд чадахгүй бол чадахгүйгаа шууд хэлчихдэг. Тэгэхээр нэг юм хүлээлт нэг их тийм үүсэхгүй бас зүгээр юм уу гэж бас боддог. Болцсон газраа болцсон цагтаа ирээгүй хүнийг та хэр удаан хүлээх вэ? Эмхтэй юу хэрэгтэй юу? Тэрнээс бол шалтгаална тийм ээ. Тэг мэдээж эмхтэй хүнтэй тэгээ цаг тоглоод болцчихвол бас тэгээ жоохон хүлээн штэ. Тэр яг нэргэнтэй байдлаар ярьж штэ тий. Яг ер нь мэдээж цаг тоглоод замын төгжрэлгээд бас зөндөл юм байна штэ. Тэгээ бас ямар ч гэсэн нэг 40 минут хүлээх баха. Амжилт гэж ер нь танихаар юу вэ? Та ер нь хэр амжилттай яваа залуу? Амжилт гэдэг бол миний бодлоор зорьсондоо хүрч байгаа үр дүн. Зарим хүнтэй харьцуулахад амжилттай, зарим хүнтэй харьцуулахад амжилт маань хангалтгүй. Гэхдээ яг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй хүн. Тэгээ би бол одоо өөрийнхөө бас бодож төлөвлөж исэн
одоо бүх зүйлийг биш юм аа зарим зүйлийг бол бас биелүүлсэн гэж бас боддог. Тэрийг одоо амжилт гэж бас томьёолж болох юм аа гэж бас боддог. Таныг өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл та юу гэж тодорхойлох вэ? Хоёр эрдэнэ. Таны амьдралдаа тохиолдож Хоёр үг болчихоо. Оюука юм уу? Та ярилцаа сууж байгаа хүнтэйгээ хэр сайн ярилцагч нь байж чаддгүй. Нөгөө сонсоод байдгүй, та яриад байдгүй. За ер нь бол сонсогч талдаа би нэг тийм бас яриа хүн биш. Ер нь бол сонсхийг хүсдэг. Гэхдээ нөгөө үнэ тийм их тийм тодорхой нуршихгүйгээр ингээд бас яриул их зүгээр болов гэж бас бодоод хилдэг. Яг гол санаа нь юу юм бэ гэл те. Тэгэхгүй тэгэл тойрол яриад ах чинь бас хэцүү шттэ тэрийг сонсоод ах те. Тэгэхээр яг ер нь бол сонсхийг бас их хүсдэг. За нэг актер яриа хүн бол би бас ер нь биш те. Одоо ч ингээд олуулаа ингээд 5 6 болоо ч юм уу сууж хахад бол ер нь л одоо оюурд нь бол илүү тийм сонсогч талдаа л байдаг. Тантай уулзаж, ярилцаж байсан хүмүүсээс хамгийн алдартай юм бэ? За нэг актер одоо алдартай хүмүүстэй уулзаж явсангүй л дээ яг үнэ хэлэхэд очиж одоо зураг хөргөө авах бол нэг тийм надад бол тэр нэг жоохон илүү санагдаад байдیں۔ Тэгээд зэрэг хуу уулзаж ярилцж байсан хүмүүсээс хамгийн одоо сэтгэлд үлдэж надад их юм өгсөн гэвэл би түр бас дурдсан их зохиолч Дармин Батбаярыг гэж би хэлнэ. Маш их тийм олон бодлыг зүгээр одоо 5 минут уулзахдаа их өөрчлөлтөг хүн. Жишээлбэл сайн ингээл би ирээл Батбаяргчтайгаа уулзсан. За чи хөдөө яваа. Хинтээ аймагт Балдан гэх тэмээчин байгаа очиж уулзсан. Тэ? Өмнө Гов аймаг руу, Үр хангаан аймаг руу яв. Энгийн жирийн одоо тэ малчтай энгийн жирийн тэр сайхан хүмүүстэй очиж уулзаа. Тэнчэнэс чи одоо оюуны их тийм том зүйлийг олноо гэж хэлэхэд зүгээр ингээл нэг Харвардын аяг барьчаал багштай өгөхгүй л очижсэн сэтгэл зүй бүр ингээ шаал өөр болох жишээ нь тий. Дахиж өөрийгөө тийм шинээр олж харах. Тэгэхээр би бол их азтай хүн Батбаярг шиг бас одоо цөөхөн хэдэн шавнырын нэг миний амьдарч байгаа цаг хугацаа бас Батбаярг гэж энэ эрхэм хүнтэй багш шавын барилгаатай болж ингэж огтлсон их тийм хувь зохиол юм аа гэж би бодож байдаг. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Азийн хөлөг болсон номын зохиогч Лувсан Номсран оюун эрдэг хүрэлцэн гэж оролцож байна. Ингээд таны дараагийн асуулт маань 50 дугаарт асуулт байна. За дундаа орж ийн гэсэн үг. Хоёулаа нэвтрүүлэхэд талд бол орчлоо да тийм ээ. За танд хэн нэгэн хүн нууцаа ярьжээ. Тэр нууцыг та ер нь хэр хадгалах вэ? За яг цоочтой авдаг гэж хэлж болно. Тэгээ энэ бол их тийм одоо чухал зарчимжтай ялангуяа улс төрд бол нэг юм сонсчил нөгөөдгөө дамжуулаад байвал тэгээд надад цаашдаа хэн юу ярих вэ те. Тэгэхээр нууц хадгална гэдэг бол бас их тийм чухал зүйл юм уу гэж боддог. Тэгээ хорхоо хөдлөд байдаг штэ. Нэг их тийм мэддэг юм шиг ярьчвал одоо онаахгүй аач байгаа юм шиг те. Тэгээ тэр зүйлийг ингээ жоохон багасгаж сурах хэрэгтэй юм байл. Яг энэ зүгээр өнгөрчихсөн юм чинь те. Би бас зүгээр нэг тийм нууц одоо ярих гэж бодож байна л та тийм. Чи нэгэд нэг одоо баяр дарга бас одоо мундаг улс төрч хүн. Тэр үед би хэрэглэх газрынхан дараагаар ажиллаж байсан. Тэр нэг баг хурал дээр ингээд нөгөө мань хүн ерхий сайдынхаа ажлыг өгдөг штэ. Намын даргийнхаа дараа нь ажлыг өгөө. Тэгээд мань хүн сүүлчийн хормыг хүртэл огт хилээгүй байхгүй. Хинт ч хилээгүй. Тэгээ намын өдөртөх зөвлөл хуралдаал нөгөө мань хүний тавих илтгэлийг нь бэлдээлээдэг. Тэр илтгэлийг нь ажлын хэсэг дотор би харчаал яваад байдаг. Гэтэ ганц хоёрхан хүнд хэлсний нэг нь бол ингээд би байсан. Баяр дарга ямар шийдвэр гаргах вэ гэдгээ ингээд урьдчилж хэлсэн. За хинт ч тий хэлээрэй гэдгсэн. Тэгэл тэр чинь их тийм хэцүү юм байл л да ингээд илтгэл дээр нь суугаад хүмүүсийг чин сэтгэлээсээ ажиллаа л байдаг тий. Тэр илтгэлийг тавихгүй нэг тодорхой. Тий. Тэгэл ингээд оройн өдөртөх зөвлөл хуралдаал илтгэл ингээд яриад та одоо маргааш ингээд дистрал гарлаа батлагчлаа тий. За тэгэл хүмүүс өглөө одоо баг хурлаа болсон гэж ингээл хэдэг. За зарим нэг хүмүүс нас эсэргүүцэж байгаа хүмүүс нь одоо ингээл ер нь лоозон тараах материал ер нь тараана гэж ингээл юм болоод хэдэг. Тэгээ юу болохыг мэдээлэл хэдэг. Тэгээд ингээд тэгж чад ингээл өглөө ингээд өдөртөө хуралдаал
ерөөсөө 10 минутын дотор тэр шийдвэр ингээл гараад явж исэн. За тэр үл яг мэдээж бас суралцж исэн. Ус төр чөнгөдөг бол бас яаж тэгээд шийдвэрээ дотор хадгалдаг гэдэг. Тэрнээс бас миний нэг сурсан зүйл бол хилэндээгээр ингээл даваал хорхоодлол тэгж байгаа зүйлийг бас ингээд дотроо хадгалчаад те бас одоо тэр бүх зүйл болсны дараа би бас ингээд өөртөө те ингээд нууц татгална гэдэг бол их тийм чухал юм байт юм байна гэж ойлгож авчихсан нэг сургамж гэх юм уу одоо бас баяр дараагаас суралцсан нэг зүйл. Магадгүй таны тэр хадгалсан тэр нууц маш хор хөнөлт аюултай зүйл бол яах вэ? Хадгалах уу? Яг зүгээр тодорхой цаг хугацаанд тэр бол одоо яг ямар ах уу гэдгийг бол цаг хугацаанд харуулна шүү дээ. Энэ бол тийм. Тухайн үед бол би бол ажилтан. Хэрэглэх газрын одоо даргад те намын дарга өргөгч шүү дээ. Тэр бол яг зөв байгууллага гэдэг утгаараа. Тэгээ тэрийг бол би очрыг нэг бүрэн ухаараагүй яжиж энийг би аюултай гэж үзэж задлах ч юм уу. Тийм бол надад бол одоо яг тухайн ажил хийж байгаа гэрээт ажилтны хувьд бол одоо бас боломжтой шүү дээ. Тийм тэгэхээр тэр хувьд бол ямар ч байсан би задлаагүй те. Хайртай уучлаарай салъя гэдэг гурван үгний алиг нь хэлэхэд хамгийн хэцүү. Ойлгомжтой шүү дээ. Салъя гэдэг нь хамгийн хэцүү. Хайртай уучлаарай бол те хэлэхэд их тийм таламжтай үг шүү дээ. Энэ гэмт нүгэлтнүүдийг яаж шийдэхээс гэж боддог. Гэмт нүгэлтнүүдийг яг хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Тэр нь илүү одоо жишээлбэл харгас эсвэл илүү инэрэнгүү тийм тэгш бас байж болохгүй шүү дээ. Ер нь хууль гэдэг бол тэгэл хуулиулах ёстой. Шийтгэл нь тодорхой хуульчлагдсан байх ёстой. Хүмүүс одоо жишээлбэл тэр тоглоомын дүрм зохиодог биш яг тэр хууль нь хуулийнхаа дагуу явдаг байх ёстой. Тэгэхээр гэмт хэрэгтэн тэр хүн хэн бэ нөө тэр зохиолынхаа зүйлчлийн дагуу шийдэгдэл тийм нийгэм бий болоосаа л гэж боддог шүү дээ. Таны хувьд хамгийн чухал баяр ямар баяр? Хамгийн чухал баяр 2 сарын 22-ны өдөр. Тэгээд энэ 2 хүүгийн манд төрсөн өдөр. 3 жилийн зайтай нэг өдөр төрсөн. Нэг нь өглөөний 6 цагт, нэг нь өглөөний 7 цагт төрсөн. Тэгээд зарим найзууд маань бас ингээл одоо их төлөвлөгөөтэй байгаал ингээл шаалдаг л юм. Мэдээж тэгээд энэ өдөр бол одоо манай гэр бүл бас миний амьдралд бол их тийм чухал өдөр. Ямар ч одоо завгүй байсан энэ өдрийг одоо бүтээр нь гаргахыг хүсдэг. Таныг ахтайгах хожуу танилцсан гэж бас сонссон л доо тийм ээ. Тэгэхээр телевизэд үзэгчд мань бол Херовбаатар. Хүмүүс мань бол Херовбаатар гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Яаж танилцсан юм бэ? Тэг Баатар ах битээр 2006 онд танилцсан. Тэгээ урд нь уулзчихсан юм а 2 3 удаа. Тэгээд ах トゥ гэдэг сайн мэддэггүй. Уулзчихсан гэсэн үг тийм. Би чи клип хийх гээд ингээ очиж ирсэн. За. Тэгэл нэг ажиглаачгүй. Гэтэ яг хүмүүс ярьдаг л л да. Чи энэ нэг Hero Entertainment-ийн Баатартай их төстэй юм шүү гээл. Тэгээ тэрийг хүн их тийм тусаж хүлээж авахгүй шүү дээ. Тэгээд 2006 онд бид ах トゥ гэдэг мэдлэлцэн нэг өгрөлөд бид л их ондоотой эцэг нэгтэй ах トゥ ус. Тэгээд ягаад чинь одоо би ч өвөө дээр өссөн. Тэгээ өвөө маань яг ингээд 2006 оноос ингээд тэнгэр таллаад тэгээд ерөөсөө сар гарахны дараа ахтай болсон. Тэгээд амьдрал маш их тийм урт уудам бас их тийм утга учиртай гэдгийг бас ойлгож тэ. Тэгээд ахтай одоо ном саадаг бэлгэлжсэн. Тэгээд би ч айлын том тийм учраас нэг банк шийдвэр гаргаж өөрөө ингээд тэ одоо айлын томын үр гүйцэтгэж дээрээ ингээд ахтай болно гэдэг бол бас их сайхан юм билэ. Тэгээд одоо бол их тийм аз жаргалтай мэдээж ингээд амьдралд их тийм олон сайхан зүйл болдог. Тэгээд тэрний нэг гоё учрал гэж би бол их бэлгшээж явдаг. Одоо бол тэр намайг зэгнэ шүү дээ. Яаж мэдсэн бах уу? За энэ одоо MMCG гэдэг компани байдаг судалгааны. Тэрний яг нэг найз манай Бун Эрдэнэ гэж залуу. Одоо энэ дулам докторын хүүлтэй. Тэгээ тэр л нэг өдөр л орж ирж хэлсэн л дээ. Тэгээ чи одоо юу гээд байгаа юм бэ гэсэн чинь үгүй яар ийм учиртай юм ингээд гэл хэлсэн. Тэгэл яг бодож байгаа л тэгэл
холбогдоод очиж болцсон л да. Тэгэхээр бас Пумада бас баярлаа гэж хэлхийг хүсэж байна тийм. Таны эцэг эхийн танд сургаж байсан сургаалаас хамгийн сайхан сургаал нь ямар сургаал? Сэтгэлд үлдсэн сургаал. За өвөө маань яг ерөөхдөө хүмүүстэй их тийм одоо нийтэж за тэг хүнийг ялгаж харьцахгүй байгаарай гэж их тийм сургадаг хүн байсан да. Тийм тэгээд магадгүй энэ өвөөгийн маань хүмүүжил бас надад их нөлөөсөн байж магадгүй гэж би бас боддог. Тэгээд нэг юм далдганаад байгаа юмнуудыг харахаар айгу дургур өгдөг. Тэгэл нэг хүн хараад айгу өөр болол дараагийн хүн хараад айгу өөр болол тийм нэг юм нүдэн дээр айгу тийм олон нүртэй. Тий. Тэр хүмүүс л ер нь баг нийгмийн хамгийн аюултай хүмүүс байж магадгүй гэж боддог. Тэг яг хөө тэгэд тийм хүмүүсээс болж одоо юу тийм мэдээллүүд их буруу очдог ч юм уу. Янз бүрийн тийм зүйлүүд бол бас их байдаг л да. Тэгэхээр өвөөгийн маань сургаж ирсэн гэх юм уу те. Тэр зүйл бол нэг тийм хоёр нүртэй тийм хүмүүс шиг битгий байгаарай гэж хэлдэг байсан да. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Мод сайн хагалж чадна да. Түлээг үлээсээ янз бүр чи нөө гэр хороололд байсан болохоор тэ нэг тэр үуч нөгөө нэг зүрх дэрийг номтгсан гэдэг нэг тийм кино гардаг байсан шүү дээ. Нэг юм сүхвэр хангинуур сүхвэр ингээд түлээ хагалдаг. Тэгээ тэр үед их тийм гоё санагдаад тийм түлээ одоо хагалах их тийм дуртай хөвгтэйсэн. Тэг их гоё хөдөлгөөн хийж хагалдаг тийм ээ. Арайч тэгдэг байсан л да. Зүгээр яг мод одоо ингээд гараараа барьж байгаа те ингээд ерөөхдөө одоо жиргэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд нэг сүх тан гэж нэг юм дуурах чимээ сонсох. Тэгээд тэрийг их тийм сайн хийдэг байсан. Одоо бол барахгүй хаа. Би одоо яг жилэнтанаас хөдөлж хагалдаг байсан юм удахгүй юу? Жилэнтэн тийм эвсэлтэй биш л дээ. Дэлхийн ирээдүйн хөгжил ямар байх вэ? Дэлхийн ирээдүйн хөгжил миний бодлоор мөн чанар руугаа буцах байхаа. Ер нь бид нар тийм одоо ингээл байгаль рүүгээ хүн гэдэг бол мөн чанар руугаа үндэстэн бүхэн өөрийнхөө одоо үндэстний тэр ялгарх онцлог руу буцах болов гэж бодож байгаа. Тэг чадаагүй одоо үндэстэн ч юм уу магадгүй тэг чадаагүй хэл соёл одоо бас гадрын өрснөөс устж алга болох байх. Яг л хитрхи их тийм хурдтай болчлаа л да нийгэм маань тийм. Тэгэхээр бол мөн чанар руу буцах 900 болох байхаа гэж зүгээр миний хувьд бол бодож явдаг. Та уурлахаараа яадаг. Үрэн бас их мачимдад уурлах. За яг уурлахаараа дуугаа олцдог. Чив чим болж. Тэгээ миний хацар одоо их тийм их улаадаг гэж уурлахлаа тий. Тэгэл хацар илүү их улаагаалах тусам ер нь л би их тийм уурлаад л байна гэсэн. Тэр яг одоогийн байдлаар нэг тэгээд нэг хацар улааснаас илүү их хэмжээнд нэг тийм дэлбэрчүүд үзег ба. Би хацар улаалах асуулт асуух хэрэгтэй байна да. Тэгээ нэг хоёр асуултанд чинь нэг улаахгүй л. Таны хамгийн дургүй үг ямар үг вэ? Хамгийн дургүй үггүй. За гадаад хараалын үгнүүдийг л нэг амны уншлаг болгоод байх. Нэг тийм зөкстэй бишэл санагддаг ш тас тий. Тэгэл одоо дуу мундаач оролцсон дуулж байгаа тий. Ер нь бол яг тэ мэдээж нийгэм бухимдалтай байгааг ойлгож лаа л да. Гэтэ яг тэр нэг одоо урлагийнхаа маань ч юм уу бас маш их тийм олон хүмүүс нөгөө үлгэрчээ үзүүлдэг. Тэгэхээр ингээд тэдний одоо гаргаж байгаа зан чанар одоо үзүүлж байгаа үйлдэлийг нөгөө дараагийн залуу үе ингээд дөөр хичдэг шүү дээ. Одоо ингээд нэг хүн телевизээр ингээд ярихад л амны хэллэг болцдог шүү дээ. Тэгэхээр тэрнээс бас их юм жоохон болгоомжилж авахгүй бол бас болохгүй юм да гэж зүгээр бас боддог. Тэгээ монголчууд ч бас амны бэлгээс ачтын бэлэг гэж бас ярьдаг шүү дээ. Ер нь бол хүн болгон баг залуудаа маш их мөрөөдөнд хийдэг шүү дээ тийм ээ. Та жалаагүй мөрөөдөж байсан, би жалаагүй мөрөөдөж байсан. Ер нь таны мөрөөдөж байсан мөрөөдөл хэр их биелсэн бэ? Энэ өндөрлгөөс эргээд харахад. Энэ намхан цагаас эргээд харахад. Яг мөрөөдөл гэдэг бол их тийм том зүйл. Тэг мөрөөдөлд нөгөө цаг хугацаа тавиул зорилго болдог гэдэг тий. Одоо цаг хугацааны хязгаар тавьчихвал. Тэгэхээр миний зүгээр хүсэж байгаа мөрөөдөл одоо их том байж магадгүй. Тэгэхээр нэг тийм одоо л эхэлж ийн л гэж зүгээр би боддог. Тэр мөрөөдлийнхөө төлөө хийх зүйл магадгүй өнөөдрийг хүртэл магадгүй өөрийгөө бэлдсэн байж магадгүй.
Тэр нэг ихлээр ингээд нэг ойлголтоо ч юм уу бас нэг цэцэлж авъя тий. Юу хийх үү гэдэг яг өөрийгөө олж харъя гэдэг тийм эрэл хайгуулын жил байсан болов уу гэж боддог. Тэгээ 35 нас хүртэл хугацаа болоос тэгээд харьцангуй их тийм залуу хугацаа шүү дээ тий. Тэгэхээр одоо бол ингээд бас илүү тийм үзэл бодол тогтоод яг оюутнууд хүн ийм л зүйлийг хийх хэрэгтэй байна. Ийм л зүйлийг хийхгүй байх хэрэгтэй байна. Энэ л миний мөрөөдөл байх юм байна. Амьдралын төгсгөл гэхэд энэ л миний одоо амьдралаас үлдсэн өв тий байх юм байна гэдэг зүйлийг бол одоо ингээд их тийм тодор олж харж байгаа л да. Тэгэхээр бол одоо бүх мөрөөдөлтөө хүрсэн гэж би хэлж чадахгүй. Тодорхой төвшөнд нь бол хүрсэн гэсэн. Та хамгийн сүлд сэтгэлээсээ хизээнэсэн бэ? Эсвэл сэтгэлээсээ өнөө өглөө инээсэн. Өнөө өглөө тэг мужик гэд манай одоо үеэл өгдөг л да. Тэгээд уржигдар чинь би номын нээлт хийгээд тэг би яг зүгээр ингээд нэг тоглоод номон дээр дотор байранд байхдаа чи их тийм дэрлэхгүй байсан шүү гэд биччихгүй юу. Тэгээд доор нэг 328 гэж би чи нэг хөгжим бүжин коллежийн дотор байранд хамт амьдардаг гэсэн фитээр. Тэгсэн чинь тэрийг фэйсбүүк дээр постлцсан. Тэгээд хүмүүс ингээд нэг баахан юм бичээл чи одоо дэрлэхүүлсэн юм уу яагаад маагаа гэсэн чинь нөгөөдөг чинь би яста нэрэ хоол мол хийж өгөөл хувц муцыг угааж өгдөг байсан чинь эн чи одоо харин яах нь вэ намайг яста нэрэ дэрлэхгүй байсан гэдэг. Тэгээ яг тэрийг ингээд нэг өглөө босоод гинт ингээ харангуйтаа яста яг сэтгэлээсээ бисгээд юунд хамгийн ихээр суралцахыг хүсэж байна? Төвчээртэй байхад тий ер нь бол ер нь нэг тийм одоо сэтгэл зүгээ барьж тийм төвчээртэй байна гэдэг чинь л ер нь нэг тийм чухал юм ба шүү дээ. Ер нь яг ингээд нэг тийм анхан шатнд ч юм уу ингээд анх ажилд орж явах ч юм уу хүнд бол их тийм чадвар чухал хэрэгцээтэй болдог тий. За хоёр дахь үед нь бол ингээд магадгүй илүү тийм мэдлэг хэрэгтэй болдог юм шиг. Одоо ингээд зүгээр ажиглаад байхад ингээд ялангуяа ингээд доос нийгэмд үйлчлээл ингээд бас шийдвэр гаргалцах гал тий бас зарим нэг юм зарчим төвшүүлээд явж байхад зан чанар их шалгагддаг. Тэгээд маш их тийм төвчээр орох хэрэгтэй болдог тий. Сумаа барилдахын өмнө чинь тэгэл нүдэн анаал нэг юм сэтгэл зүйн дайм болдог шүү дээ тий. Тэгээд тэр бол зөв миний бодлоор одоо ингээ юу гэж бодож байгаа гэхээр тийм том сэтгэл зүйчд ингээ зөвлөдөг болов гэж байсан ингээ боддгийн. Чичээвэл ингээ тий ялах хэрэгтэй. Энэ аврагал да. Гэхдээ чи ялах хэрэгтэй гэл тий. Тэгэхээр яг зүгээр ингээ нэг тийм төвчээртэй бас сэтгэл зүгээ тийм бэлэн байлгахад их суралцсан зүйтэй маа л гэж одоо сүүлийн үед их бодож байгаа да. Та өөрийнхөө юугаар хамгийн их бахархдаг вэ? Та нэг хайхтарч одоо өөрөөр нэг бахархаж байсан тийм юм одоо байхгүй л хальтаа зүгээр яхаа түрүү би бас ингээд нэг ярианд бас ингээд цохос дурдсан. Ямар нэгэн зүйл ингээд эхлүүлэх юм бол хамгийн тийм чанартайгаар хийж дуусгахыг их хүсдэг. Тэгэхгүй тэгээд ингээд тийм дараа нь ингээд нэг тийм сэтгэл зовёртой ч юм уу нэг тийм байх чинь жоохон онцгүй шүү дээ тий. Тэгээд нэг тийм тэр нь эргээд бас бодоход сэтгэл зүйн хувьд одоо их тийм таашаалтай тий кайфтай гэж ярьдаг шүү дээ тий. Тийм байхын тулд ингээд ялаа нэг зүйлийг эхлүүлэх юм бол яг ингээд нэг тийм ард нь гараад санаа амархыг бас хүсдэг тий. Юунаас хамгийн их айдаг вэ? За ингээд хүсэл дуусгаас гэх юм уу тий. Одоо юу гэдэм одоо бид нар чинь ингээд нэг ирээдүг ингээд хараад мөрөөдөж явж байна шүү дээ. Тэгэхээр ингээд хийх зүйл ингээд дуусчвал яана гэж би бас боддог. Мэдээ дуусахгүй л ахaltaа. Гэхдээ ингээд нэг тийм одоо ингээд ер нь за энэс цааш би одоо ахиж чадахгүй нэ. За энэс цааш би одоо мэдлэгийн хувьд ч тэр мэдээллийн хувьд ч тэр ер нь ингээд надаас нэг юм гарахгүй нэ гэдэг нэг хүн ингээд нэг юм ханаад те. Тэрийг мэдэрнэ гэдэг бол их тийм аимшигтай зүйл ахлаа гэж бодож байгаа. Нэг үрлэл ингээд оюурдна гэдэг хүн одоо хэмжээнд л юм байна гэдэг те. Тэгээ тэрэнд тулж мөргөж байгааг ингээд мэдрэх. Магадгүй тэрнээс уруудж байгаагаа мэдрэх. Тэр цаг хугацаа бол бас их тийм айцтай цаг хугацаа байх болов уу гэж зүгээр төсөөлжлээ л да тий. Эмэгтэй хүний ямар цан чанар таалагддаг вэ? Өөртөө зохихгүй нэг тийм аягийг үзүүлээд байгаа эмэгтэй хүн бас нэг тийм олигтой харагддаг юм бол гэж би бас зүгээр боддог. Тэрний оронд илүү тийм байгаараа тэр нэгтэй энгийн гэсэн үг биш те. Нэг тийм зүгээр нэг тийм өөртөө ингээд нэг юм донжоо олцсон гэдэг юм уу те. Тэгээ өөрийнхөө байгаа байдлыг ойлгоцсон, зорилгоо хартсан тийм ухаалаг
Тэгээ тийм л хүн одоо эмэгтэй хүн их тийм сайхан санагддаг. Тэгэхээр тэрийг бол одоо бас тэ эмэгтэй хүний таалагддаг зан чанар гэж бас хэлж болох байх. Ухаалаг тий. Яг энэ цаг мөчид та хинт маш ихээр баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Ингээд өнөөдөр хүртэл бас ингээд миний амьдралд дэм болж хамт байсан тий. За ялангуяа ингээд одоо хүнд үед бас тийм дэм болсон хүмүүстээ бас баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Яг энэ завшааныг бас ашиглаад бас нэг хүнд баярлалаа гэж хэлэх гээд энэ олон жил ерөөсөө ингээд чадаагүй явцсан нэг хүн байд. Тэр үл ингээд алтан төгс гээд манай ихчээд магадгүй энэ нэвтрүүлгийг сонсч ич магадгүй тий. Тэгээ 2 дугаар курст суралцуулаад нэг төлбөрөө ингээд төлж чадахгүй тийм байдалд манай гэр бүл орж ирсэн. Яагаад нэг уурхаан жон шалгаж ингээд төлбөрөө хийдэг гэсэн. Тэгээд тэр жил болохоор нэг нуран гүсэжл ингээд жон шалгаж болохгүй болсон. Тэгээд ингээд алтан төгсгээд одоо манай өвөөгийн одоо дүүгийн өргөмөл охин. Тэгээд зах дээр зардаг байсан. Одоо гэхдээ зарж байгаа үгүй би сайн мэдэхгүй нас ойр холбогдоогүй. Утсыг нас ингээд нэг олж авч чадахгүй алдцсан. Тэгээд 100 ингээд би Нарамтул зах дээр ингээд одоо очиж зараад те. Тэгээд төлбөрөө одоо ингээд босгоход тийм ээ манай төгсөөгч маань ингээд бүх зүйлээ тусалж ирсэн. Хэрвээ тэр хүний тус байгааг бол магадгүй бид сургуулаа төгсөж чадахгүй байдал бас хүрч магадгүй байсан. Тэгэхээр тэр ерөөс ингээд сэтгэлээс гардгүй. Гэтэ би нэг өмнө одоо ярьжсэн ч юм уу тийм зүйл байдгүй. Гэтэ үргэлж ингээд сэтгэл дотор хэзээ нэгэн цагт ингээд төгсөөгчтэйгээ уулзаад нэг тийм гой баярлаа гэж хэлэндээ гэж ингээд бас боддог. Тэгээд магадгүй танай радиог бас сонсож байгаа бол тий. Төгсөөгчөө маш их баярлаа дүүн. Нэг тэнхлүү явахад тэмээгээр туслахаар төвдөж явахад тэмнэр тусал гэдэг шиг тий. Хамгийн тийм одоо санаандгүй байдлаар тий манай төгсөө гэдэг тэр их ч манаас ингээд надад нэг удаа их том тус үзүүлж яасан. Тэгээд баярлаа гэж бас хэлхийг хүсэж байна. Энэ сурч боловсроход бас нэг ялгаг зарим нэг хүмүүс яриад байна л да. Хот хөдөөгийн ялгаа, баян хоосны ялгаа. Одоо баян хоосны ялгаа гэдэг нь баян айлын хөхөд ядуу айлын хөхөд гэж ярьж байна шүү дээ тийм ээ. Энэ сурч боловсроход хэр нөлөөлөх юм ер нь? Нөлөөлдөг юм бол. Ер нь бол ингээд ардчлал одоо хөгжөөд арчсан тогтолцоог бид нар сонгоод 25 жил өнгөрчээ. Одоо бид дүгнэх хэрэгтэй шүү дээ. Гэтэ үүнийг бид нар одоо одон медаль, найр, наадам, алга ташлалтаас илүү бодтойгоор үнэлэх хэрэгтэй. Тэгээ арчил гэдэг бол өөрөө одоо миний төсөөллөөр одоо юм 3 юм үнэт зүйлтэй тулгын 3 чулуун дээр хөөрч байгаа сүү гэж би төсөөлдөг. Нэгдүгээрх нь бол эрхчлөөний тухай асуулт. За энэ л бид нар эрхчлөөтэй. Гэхдээ хувийн эрхчлөөроос өнгөцөөдөг. Жишээлбэл ингээл эрүүл орчинд бид нар амьдрах хэрэгтэй гэж байгаа мөртлөө хотод жишээл амьдарч байгаа ялангуяа гэр оролд амьдарч байгаа хүмүүс л өнөөдөр дэрэгдгэж харахгүй хотон дотор амьдарч байна гэдэг бол эрхээ эдэлж чадахгүй л байна л гэсэн үг шүү дээ. Хоёр дахь зүйл бол энэ хүмүүсийн биш хуулийн засаглал гэдэг ойлголт байдаг. Өнөөдөр нэг үгээр хэлбэл хуулийн өмнө та өөр нэгэн хин нэгэн мөнгөтэй эрх мэдэлтэй хүнтэй яг адилхан байж чадж байна. Таны шүүх хурал телевизийн камераар гарахгүй хөшгөний цаана дарамных болохоор л телевизийн камераар гараад идэг тийм шууд дамжуулаад идэг. Яг энэ бол ингээл олон зүйл дээр жишээлбэл ингээд харахад манад бол өнөөдөр хүмүүсийн засаглал ингээд хэлбэр шин тогтчихъя гэдэг нь харагдаж байгаа. Хууль юм биш. Тэгээ энэ бол их тийм аюултай зүйл дээ. Тодорхой бос тоглоомын дүрм гарч ирнэ гэсэн. Тэгэхээр яг тулгын 3 чулууны маань одоо нэг нь бол бас харьцангуй өндөр, нөгөөх нь бол арай намхан. За 3 дахь нь бол яг өөрөө чинь сая хүндсэн орлогын тэгш бас байдал гэдэг юм ойлголт байдаг. Тэрний үгээр ингээд баян хоосны ялгаа ихсэх тусам одоо нийгмийн бухимдал нэмэгдэж, нийгмийн бухимдал дагаа чодрог усны өсөмжлөл түүн дээр одоо бий болдог популизм, тэгээ улс төрийн докторгүй байдал гэдэг өнөөдрийн манай Монголд байж байгаа гинжээ хэлхийвэл ингээд ажиглагдаад эхэлж байгаа юм л да. Манайх ч одоо Gini коэффициентээр 36 таа байна гэдэг бол 3 сая хүнтэй, уул уурхаан орд баялагтай, өргөн удам газар нутгтай, мал аж ахуйтай ийм орны хувьд бол их харамсалтай. Тэгэхээр одоо жишээлбэл хүмүүнлэг иргэний арчилсан нийгэм гэж юу вэ? Энэ үл юм 3 тогтолцоон дээр тогтдог. Хоёрдугаар нь хүн амын 70-аас доошгүй хувь дундаж давхрахад орж иж ардчлал өөрөө бэхжин хэлбэрчдэг гэж үздэг юм. Тэгэхээр өнөөдөр бол ингээд тулгын 3 чулууны маань бол хоёр нь бол ингээд догонцоод байна л да. Тийм учраас Монголын ардчлал доголон байна. Тэгэхээр яг хөө зүгээр ингээд
бас бодоход энийг бол бид нэр ингээд цаашдаа бас засах, нэгтлэх тийм зүйлүүд бас их олон л байна гэж бас хардаг. Энэ авилгал хэл ахуулыг ер нь та юу гэж боддог? Авилгал хэл ахуулыг бол зогсоохгүйгээр нийгэм бүр өөрчлөлт өгчих боломжгүй шүү дээ. Жишээлбэл их тийм сонирхолтой юм. Одоо статистик судлалын хичээл дээр бид нар үзчихсэн. Авилгал өндөр орнуудад хорт авдрын өвчлөл өндөр байна гэж. Сонирхолтой байгааз. Өнөөдөр бид нар дэлхийд хорт авдрын өвчлөлөөр одоо нэгт жагсаж байгаа шүү дээ. Тэгэхээр бол манайд бол энэ авилгал өндөр байна гэсэн бас нэг үг. Одоо харилцан хамаарлын онол гэж яддаг тийм. Яагаад? Тэгээд энэ бол нийгмийн өвчин гэл ингээл бид нар ярьдаг тийм. Гэхдээ жишээлбэл ингээл би бас бодоход үнэн байж магадгүй гэж бодож байна. Өнөөдөр жишээлбэл ингээд төрийн бүтэц тэр чигтээ ингээд авилгалд автцсан байна. Өнөөдөр жишээл мэрэгжлийн амлалт. Яавлаг гэж мандрын оруулж ирж байгаа нь үнэн шүү дээ. Бидний идж байгаа хүнс өнөөдөр яг ямар түвшинд байна вэ гэдэг бол зүгээр нэг байцаагчийн авилгалаар л сонгогдож байгаа зүйл шүү дээ. Гайлийнхан байна. Тэгээ пүнтүүзгээл гурил оруулж ирж байгаа юм үнэн шүү дээ. Хамгийн хямдханаар нь бичээл. Тэгээ өнөөдөр жишээлбэл ингээл бид нар супермаркетуудаас юм аваад иддэг. Юу идж байгааг бид нар мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ тэр нь өөрөө жишээлбэл илгэний хорт авдар дэлхийд хамгийн өндөр байхад нөлөөлөл гэж бас магадгүй шүү дээ бид нар. Магадгүй гэж ер нь тиймч байх гэж бас бодож байгаа. Юу идэж чинь тэр чинь тэгэл хорт авдрын бас л нэг тийм томоохон хүчин зүйл. Тэгэхээр авилгал гэхлээр нэг тийм 76 гишүүний дунд байгаад байдаг ч юм уу асуудал гэж үзэж ирсэ болохгүй. Авилгал бол нийгмийг хордуулж байгаа хамгийн тийм хортой зүйл. Түрүүч яриад байгаа хувь хүмүүсийн засаглал тогтох тусам авилгал гарна. Авилгал гарах тусам далд эдийн засаг бий болно. Өнөөдөр жишээл ингээл манад одоо хүмүүс ярьдаг штэ ингээл одоо брендинг дэлгүүрүүд өндөр орлоготой байна Азтай. За энэ бол бизнесийн орлого биш. Бизнесийн орлого биш. Бизнесийн орлогоороо хүн нэг тэгэл Монголд нэг хектар бүгдээрээ брэнд зөнх бариад авах боломж واخгүй. Энэ бол далд эдийн засаг. Нэг үрлэл далд эдийн засаг гэдэг бол нийгмийн баялаг хүртээмжгүй байдлаар хитгэн хүний гар дээр авилгал байдлаар ч юм уу эргэж ийн гэсэн. Ингээд байгаа учраас л нэг дундаж давхар гэж яриад байгаа зүйл маань өөрөө нялцахгүй. Ийм байгаа учраас нийгэм бухимдаад байгаа. Ийм байгаа учраас яг үндэ уул уурхаад монголчууд дургу байгаа зүйл биш гэж би боддог. Харин энэ далд эдийн засаг дургу. Уул уурхайн орд додруудыг ашиглаа гэд энгийн одоо малчин батад тэмээчин дөржид ямар ч хүртээмжгүй байгаад нь л хүмүүс дургуутдаг. Нэг хэсэг нь хэдхэн жилийн дотор шудраг бишээр хагартлаа байж. Нэг хэсэг нь яаж ч хичээгээд өнөөдөр байраж авах боломжгүй нийгэмд амьдарч байгаа даа хүмүүс бухимдаад. Тэгэхээр наад чинь таны хэлсэн тэгш бус байдал түрүүч ярьдаг. Тэгэхээр яг би жишээл ингээд бэрхийн сургууль төгссөн. Бэрхийн 10 жилийн сургууль төгсөөд одоо ингээд хотод хурж ирэхэд англи хэл компьютер мэдлэгээс ахуулаад гэх тийм амаргүй асуудлууд тохиолддог байсан. Гэтэ тэр үчи бид нар нэгдүгээр сургуулийнхантай ч юм уу ингээд өрсөлддөг байлаа шүү дээ. Орос гурвынхантай тий. Одоо тэгэхэд энгийн одоо бэрхийн 10 жил сургууль төгсөж байгаа, суманд 8 жил төгсөж байгаа хүүхдүүд жилд 12-оос 16 мянган долларын үнэтэй тийм ээ. Хувийн сургуулиудаар бэлтгэгдэж гарч ирж байгаа. Одоо нэг тийм шинэ үетэй нүр тулхнаад. Тэгээ энэ боловсролын чиглэл ингээд за хол бах тусам хүн нөгөө нэг од чүрэх буюу одоо сумаас ч юм уу гарч ирээд үндэсний хэмжээнд ажиллах ч юм уу. Ийм боломж багасдаг. Жишээлбэл Бразил улс яадаг вэ гэхээр хэрвээ хөдөө сургууль төгссөн бол хотод сургууль төгссөн хүнтэй өрсөлдөх баг боломжгүй байдаг. Тэгэхэд Норвег ялгаа авахгүй. Яг адилхан хаан төгснө. Тэгэхээр манайд энэ ялгаа их тийм бий болоод эхэлчихэж байгаа юм л да. Тэгэхээр ингээд дундаж давхар хүн орох ч юм уу өөрийнхөө амьдралыг өөрчлөх хамгийн том боломж бол боловсрол. Харамсалтай нь энэ нь өөрөө тэгш бос олгогдоод эхэлвэл тэр хүн одоо ч дахиж өөрийгөө илэрхийлэх тийм боломж их багасч эхэлсэн. Ингээд тийм арилшгүй давхар тогтох юм аюулаас Монголд бол нүүрлж байна гэж үзэж байна. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд болохгүй бүтггүй маш олон асуудал байгаа тийм ээ. Танийхаар хамгийн түрүүнд бид алнаас нь эхлэх вэ? Хамгийн түрүүнд бид сонголтоос эхлэх ёстой л доо. Нэг үрлэл бид нар одоо дүгнэлт хийгээд сонголтоо зөв хийдэг ийм соёлд суралцах хэрэгтэй. 4 жил бухимдал гэдэг уурлал. Тэгэл нөгөө нэг хамгийн их бухимдуулсан хүн нь очиод
10 мянган төгрөг тараагаад өгчлөөр саналаа өгчдөг байж болохгүй л дээ. Эсвэл гуйлан бурхан тараагаал эсвэл одоо тийм ээ очиод одоо нэг тоглолт аваад очингүүт нь ч юм уу хувцас тараагаад өгөнгүүт нь баярлал сонгоол дахиад 4 жил бөхөмддөг гэж болохгүй л дээ. Тийм учраас бидний хувьд бол бас сонголтоо их тийм хариуцлагатай хийх ёстой. Энэ соёлд монголчууд сурах ёстой. Удирдагчийг бид нар үнэлдэг байх ёстой. Гэхдээ академик төвшөнд. Академик цаазын эндэр гэж бас одоо тийм ойлголт бас байдаг. Тэр нь бол ихтэй сургууль, хэвлэл мэдээллийн байгууллага, хараат бас бодлогын судалгааны хүрээлэнгүүд хамтдаа нийгмийн ёс зүйн их өндөр болгоод улс төрчдөд тавигдах шаардлага их тийм өндөр болгодог. Ийм нийгэмд улс төрч мөнгөөр биш мэдлэгээр сонгогддог. Нэг удаа ярилцсанд ороод нэг статистик мэдээлэл дээр бүдрүүл карьер нь дуусдаг. Ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл Япон байна те $8500 түрээсийн хандив өөрт нь ингээд өгсөн хандивыг нууж бичснээсээ болоод Японы одоо ирээдүйн ерхий сайд гэжсэн хүн огторч ирсэн тийм одоо түүхийг бас бид нар мэднэ. Тэгэхээр ингээд ёс зүйг бид нар ингээд дээшлүүлэх хэрэгтэй. Мэдээж яг ингээд манай монголчууд бол тийм өрөвч улс. Тэр сэтгэлзүүдээр ингээд тоглоод байгаа гэдэг бас харах хэрэгтэй. Тийм учраас бол бид нарт үйлчилж байгаа хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр тэ одоо тэд нэр тансгалдаг ч юм уу. Одоо тийм нэг юм соёлоодыг бол бид нар их тийм өөрчлөх хэрэгтэй болов гэж би бол хувьдаа боддог. Одоо зүгээр ингээл Японд бид нар очиод үзэхэд Солонгос ч юм уу те одоо та бол Солонгост байсан. Улсын үйлдвэрийн газар гэдэг бол одоо тэгээл нэг тийм одоо захирал мөхрөл нь бол нэг усны гуталтай нөхрөл явж идэм юм л шүү дээ. Одоо манад гэхлээр л гок гэл тэгэхээр л заавал тэр нэг тийм баян хүн байх хэрэгтэй те. Улаан цам ингээд нэг одоо мөнгө идчихэж байгаа нь мэдсээр байж тэр хүний заавал бүх хүн хүлэмжширж явах хэрэгтэй. Тэн чинь өөрөө тийм их тийм буруу зүйл. Гокийн захирал болно гэлээ нэг. Эсвэл одоо тэгэл ингээд нэг тийм одоо ингээд 5 толгой юу гээл дандаа нэг ингээд нэг тийм төрийн үйлдвэрийн газар гэхлээр хин нэгэн албан тушаалтан очиод тэнцээ нэг хаан загинж явах хэрэгтэй юм шиг. Тэр хүмүүстэй л усны гутлаа ягаал тэр уурхай дотор л байж явах хэрэгтэй л гэж би бол хувьдаа боддог. Тийм зүйлийг л бид нар ингээд хүлэн зөвшөөрөхгүй байж л сурах хэрэгтэй. Энээс бид нар эхлэх хэрэгтэй. Тэгээд энэ шудраг хэсгийг тогтоохын төлөө хүн бүхэн дуу хоолой илэрхийлээс гадна тийм хүмүүсийг сонгохгүй л байх хэрэгтэй. Тийм хүмүүс ундаг. Нэрээс өвтөхөөс хөтлөө айдаг. Худлаа мэдээлэл авахаас одоо ярихаас одоо хөтлөө айдаг. Ийм л зүйл байж нөгөө төлөөллийн ардчлал гэдэг зүйл маань хэлбэр шинэ гэж бодож байна. Тийм учраас бас сонсогчдоос уриалж байна. Тэ? Илүү тийм зөв бас одоо чухал тийм сонголтын өмнө бол бас бидний хувьд бол ирж байгаа. Яг л улс орны маань нөхцөл байдал бол яг өндөө өмнө байснаас хэд дахин илүү их хэмжээнд тийм эмзэг байна. Хэдээч Монгол улс социализмын нийгмээс хойш ийм их хэмжээний гадаад төртэй байж үзээгүй шүү дээ. Тэгэд 2000 одоо 1914 оноос 2014 оны хүртэл шиг санаж байна. Бүх одоо ингээ гадаад дөрөн дээр одоо дампуурлаа зарласан орнуудыг аваад дотоодын нийт бүтээгдэхүүнтэй гадаад дөрийн харилцаа ямар байгаа ингээд авсан тийм судалгаа байдаг. Тэгэхэд 80% нь дотоодын нийт бүтээгдэхүүн гадаад дөрийн харилцаа 80%-аас доош байхад тохиолдсон байна. Тэгээ энэ байдлаар ингээд манайх аваад үзэх юм бол их л тийм эрсдэлтэй байдалд бид байгаа нүн. Тэгэхээр одоо их тийм эв нэгдэлтэй нөгөө талаараа их тийм ёс зүйн өндөртэй тийм одоо их тийм том сонголтын өмнө бас бидний хувьд ирж байгаа нь бол их одоо өмнөхүүдээс их тийм онцлогтой болж байна л да. Энэ хариуцлагын тогтолцоо гэдэг нэг зүйл байгаа тийм ээ. Яавал энэ тогтолцоог бид эргэж сэргээж чадах вэ? Одоо ер нь бол баг байхгүй болчихсон юм шүү дээ. Тийм хариуцлага гэдэг бол өөрөө одоо яг үүнд хамгийн чухал зүйл шүү дээ. Эрхчлөөний нөгөө талд хариуцлага байдаг тийм. Тэгэхээр хариуцлагыг сэргээхийн тулд бид нар түрүүчээ ярьсан тийм ёс зүйн өндөр иргэний нийгмийг бид нар бий болгох хэрэгтэй. Дуу хоолойгоо илүү илэрхийлэх хэрэгтэй. Нэг академик цаазын энерги гэдэг тэр төгтөд мань ажиллах хэрэгтэй. Тэгэд одоо ч л ингээд харахад хэвлэл мэдээллийн байгууллагууд, ихтэй сургууль, бодлогын судалгааны хүрээлэн гэдэг энэ гурван гол зүйл нь хоорондоо хамтарч ирсэн ажиллахгүй л байна л. Одоо жишээлбэл ингээд MJL радио. Та ингээд сэтгүүлчин өнөөдөр тэгэхэд жишээл үндсэн хуулийн талаар ингээд одоо Монгол улс үндсэн хуулиа өөрчлөх тал руу ингээд явж байна гэдэг ингээд хилцүүлэг болж штэ. Танд мэдээлэл байгаа юу? Би уншсан. Хаанаас? Сонингоос.
Үгүй, сайтаас. Сайтаас нь аль сайтаас? Парламент цаг юм байна. Парламент цаг юм. Тэгэхээр л яг энэ ингээ юу байгаа юм л та. Одоо юу гэдэг юм. Зүүн бол одоо MJL гээд энэ радиогийн хажууд судалгааны төв байх хэрэгтэй. Таавал сэтгүүлч юм. Үндсэн хуулинд ямар өөрчлөлт орох гэж байгаа юм бэ? Энийг урд нь яаж хийгдэж ирсэн? Ямар орнууд ямар өөрчлөлтийг хийгээд эдийн засгийн болон одоо эрх зүйн тийм хор холбогдол учирсан бэ? Гэдэг энэ бүх зүйлүүдийг танд одоо яг үгээр ингээд тохиол болгоод өгчдөг. Тэгээ судлаачид орж ирээд тантай уулзаа. За ийм юм байдлаар одоо нөхөр хоёр эрдэнтэй ингээд ярих нь бол бас зүйтэй юм аа. Ийм юм байдлаар тэр үндсэн хууль өөрчлөх гээд байгаа. Эсвэл өөрчлөхгүй талтанд зогсож байгаа хүмүүстэй асуулт тавих зүйтэй юм аа гэжиж олон нийт энийг ойлгоно. Тэгвэл оюу толгой. Мэддэг юм шиг мэддгүй юм шиг тийм нэг сэдв. Хин ч үний яриад байгаа юм бүгд. За жишээлбэл сая одоо өршөөлийн хууль. Өршөөлийн хуулийн талаар ингээл хурц ирэл бүүн болоод байж байгаа. Сэтгүүлчтэй уулзахад мэдээлэл туйлын тийм гүйхэн байгаа нэгдэж байна. Сэтгүүлчтэй байли улс төрчид нь өөрсдөө тийм. Ингээд л сургаар яваад байгаа юм л та бид нар. Тэг хин хэлээд байгаа одоо ч үндсэн хууль өөрчлөгдөд бид нар амьдрал сайхан болно гэж парламентаа сонгогддог болъё л гэж байна. За эсвэл ерхий сайдын эрх мэдлийг өндөр болгоч гэл. Гол нь бид нар хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа байхгүй. Үндсэн хууль нь маш тодорхой байгаа шүү дээ. Засаглалын хуваарилт. Энийгээ бид нар өөрсдөө хийхгүй л. Тэгэхээр хэрвээ хуулиа хэрэгжүүлэхгүй бол бид нар ямар ч үндсэн хууль батлаад дахиад л нөр асуудал болно гэсэн. Тийм учраас яг зүгээр илүү тийм одоо нэг студент нийгмийг бий болохын тулд одоо яг хараат бас тгүүлчихэд бодлогын судалгааны хүрээлэнгүүдгээд ихтэй сургуулиуд гэдэг энэ байгууллагууд маань одоо эсвэлтгүү хийхгүйгээр илүү тийм үүргээ гүйцэтгэх нь бас иргэний нийгэм төлөвшөөд их чухал юм аа гэж бодож байна. Хэрвээ цаг хугацааны машин байсан бол тэр машин цугаад хажих уу? Хэдэн он л явах? 13 дугаар донор очно. Тийм. Тэгээ мэдээж хэрвээ зүгээр боломжтой бол мэдээж ингээд их хуралдаа хуралдаж байгаа ч юм эсвэл Чингис хаан 9 өрлөгтэйгөө яг ингээд бодтоор одоо ингээд яг юу ярьж ирсэн ч юм уу бас ингээд нэг харуул те. Өнөөдөр бас их тийм олон юмны тайлбар гарч ирж штэ те. Бид нар ч хэлбэл ингээд эзэнт гүрнээсээ нүүдэлчээ соёлыг гэрчлээсээ ирээдүгөө хайх хэрэгтэй гэж бас үзэж байгаа. Тэгэхээр эргээ отоо төрүүлэх тийм сонирхолтой аялал байх болов зөв боломжтой байл те. Та хэний шүтэн бишрэгч вэ? За нэг актер шүтэн биширдэг хүн яг амьдралд маань хамгийн одоо том би магадгүй зөв өөр дотроо те одоо яг бурхан мэд хүндэтгэж явдаг хүмүүс миний өвөө. Өнөөдөр хүртэл надтай хамт байгаа гэдэгт би итгэдэг. Ягаад гэвэл одоо ингээ өнгөрөхтэй бас надад те өвөө нь үргэлж Тэнгэрээс хүтэйгээ хамт байна гэж хэлжсэн. Тэгээ тэр үгийг нь би ерөөсөө мартдаггүй. Тэгэхээр миний одоо амьдралыг өөрчилсөн миний амьдралд үргэлж хамт байсан хүмүүс маань л одоо миний өвөө. Тийм учраас л одоо өвөө мал бол миний амьдралын завгар байсан. Одоо ч гэсэн би одоо өвгийнхөө надад хэлжсэн тэр бүх сургаал үнэт үг одоо тэр бүх үнэлэмжээр нас амьдарч байгаа болоо гэж бас боддог. Таны хамгийн харамсаж явдаг зүйл юу вэ? Өнөөдрийн ийм бухимдалтай байдал руу те 2012 онд одоо бид нар чинь дэлхийд бас ингээл нэг эдийн засгийн хааж тэр их сайхан байлаа шүү дээ. Одоо намайг тэгээ сургуульд очих чинь хүмүүс ингээл уралдаал одоо кофе уудаг байлаа шүү дээ. Монгол руу яаж хөрөнгө оруулалт оруулах уу? Тэр үед одоо дэлхийн хамгийн том одоо өсөлттэй эдийн засгуудын нэг байлаа. Яг гоо хөөсөрсөн тоо гэдээ ярьдаг ч гэсэн тэр дэлхийн банкны л гаргасан л тоо шүү дээ. Ер нь бол тэгэл тийм л байдалтай байсан. Давхар өсөлттэй байлаа тий. Тэгээ чи ингээд 3 жилийн дотор одоо дампуурлаа зарлах магадaltaй 5.1 болтлоо. Ингэж өөрчлөгдөн гэдэг бол бас их харамсалтай. Маш их харамсалтай. Тэгээ нь бол яг нэг төрөвчийн л бас ярьснаар ингээд хэсэг бүлгийн хүмүүсийн ингээд тоглоомын дүрмээр явах гэж оролцсноос олж ингээд алдаж байгаа л да. Мэдээж яг гадаад тал түүхийн эдийн хямрал байгаа энийг ойлгож байна. Гэтэ дотоодын хямрал нь түүнээс хэд дахин илүү байгаа. Тэгэхээр өнөөдөр бол ингээд тийм гой гараан дээр явж байсан улс маань ингээд буцаж ухарч байгааг харахад энэ ингээд залуу үеийн бас ингээд нэг тийм амьдрал юм даа гэж бас бодоход их харамсалтай байна. Зүгээр энэ дээр яг нэмээд нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр ингээд намуудч тэр ингээд сонголт хийх гэж байна. Одоо хүмүүстэй ингээд уулзаад ярьж хахад сайн уучраас гэдэг сонголт байхгүй болсон байгаа юм Монголд. Хамгийн аимшигт зүйл. Шинэ концепц яриад 25 жилийн дараа хөгжил ийм болно гэдэг ч юм уу. Тэрэнд итгэл үнэмшил өгсөн тийм сонголт байхгүй.
бүгд худлаа. Энэ худлаанаас арай дээр нь одоо аль худлаа нь байх вэ гэдэг сонголт хийх гэдэг шүү дээ. Өмнө нь жишээлбэл ингээд сөргөчний одоо намын нэр хүнд одоо автоматар ер нь өсдөг. Их хэрэгчэд муу байвал ундаг байлаа. Одоо хоёулаа унаад байна. Тэр нас их харамсалтай. Одоо Монгол улсын 25 жилийн хугацаанд явж ирсэн тогтолцоо нь орж байна. Хоёр үндсэн намын тогтолцоо үндсэндээ нь орж байна. Энэ нь тэгээд нэг тийм сайн зүйл авчрах уу гэхээр миний бодлоор үгүй. Одоо 3 бүлэгтэй байна, 4 бүлэгтэй, 5 бүлэгтэй, 6 бүлэгтэй болголт. Тэр хэмжээгээр л илүү их тийм одоо парламент хүмүүсийн өмнө сонирхолтой мөртлөө ажил нь явдггүй. Тийм л ингээд хэлбэр рүү бас их орох болов уу гэж бас хэмзэлж байгаа. Тэг учраас өнөөдрийн цаг хугацааны хувьд л их тийм харамсалтай байгаа залуу хүний хувьд. Хэрвээ та Монгол улсын ерөнхийлөгч байсан бол юу хийх вэ? Хэрвээ Монгол улсын ерөнхийлөгч байсан бол за өмнө магадгүй хүндэтсэн асуулт байна те. Гэхдээ хэрвээ гэж хэлж байгаа учраас Монголын нийт хүн амын 70%-ийг дундаж давхараг болгохын тулд цогц бодлого хэрэгжүүлнэ. Орон сууцны бодлого хэрэгжүүлнэ. Тэр хүмүүст хөнгөлөлттэй гарааны жижиг дунд бизнес хийх тэр боломжийг нь гаргаж ирэхийг хичээнэ. Татварын нэгдсэн тийм шатлсан бодлогыг одоо өөрчлөх тийм том хэмжээний одоо шинэ сонголтыг шинэ тийм одоо реформ гэж яддаг шинжилгээг хийх хэрэгтэй. Боловсролыг яг тийм тэгш болгох тэр боломжийг бас бид нар бий болгох хэрэгтэй. Тэгээд одоо 70% нь уул уурхайг хамааралтай биш. 70% нь тэр жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес дээр тогтдог. Тим тогтолцоо руу оруулахын тулд тийм цогц бодлого зарлаад тэгээд түүнийг хэрэгжүүлэхийн тулд одоо засгийн газрыг шахаж хамтарч ажиллана да. Таны миний бидний хүсэж байгаа сайхан Монгол орн ойрхон байна уу? Ойрхон байна. 2040 он гэхэд Монгол улс одоо Азта тэ эдийн засгийн болон нийгмийн хөгжлөөр тийм тэргүүлэгч орн болох боломжтой. Тэрхэн мэдээж олон судалгаанууд байгаа. Жишээ нь зөв ингээд яг шол одоо ингээд те товчхон ингээд дуртахад бид нар уул уурхаан баялгаас олсон орлогоо тэргүүлэх салбаруудад хөгжүүлэх хэрэгтэй. Энэ ямар салбарууд байх вэ гэхлээр энэ бол боловсролын салбар байх боломжтой. Тэр дундаа ингээд түүхэн угсаатны зүй талын тийм дэлхийн судалгааны төв бас байх боломжтой. За хоёрдугаар жишээлбэл дунд аймагт ч юм уу одоо салхины тийм урсгал сэргээгт гэрчим хүчийг хийхэд их таардаг. Тэгэхээр бид нар сэргээгт гэрчим хүчийг энэ өргөн удам газар нутаг дээр гаргаад байгаа сэнстэй тий. Тэгээ түүнийгээ бид нар магадгүй Хятад руу ч юм уу Орос руу Солонгос руу экспортлох тийм боломж байгаа. Адаглаад бид нар дотоодынхаа хэрэгцээг хангах тийм боломж байгаа. Эмийн ургамал одоо жишээлбэл Монголын хөрс үл өөрөө одоо яг эмийн ургамал ургахад хамгийн тийм үржил шинтэй хөрс. Яг тэгэхээр нэг бордцсон тийм юунаас эмийн ургамал ургах тийм боломжгүй тийм ээ л. Тэгэхээр энэ өргөн удам нутаг дээр бид нар энийг хийх боломжтой. Түүхээ дагсан аялал жуулчны салбар хөгжих боломжтой. Жишээлбэл өвөр Монголын орц тийм ээ. Одоо маш тийм том хэмжээний цогцлбор байдаг штэ. Тэгэхэд Чингис хааны төрсөн нутаг дадал гэдэг тэгэхээр социализмын үед баригдчихсан нэг хөшөөл байдаг штэ. Тэгэхээр энийг бид нар бас хийх тийм боломжтой. За нөгөө талаараа тэгэл одоо үүнийг дагсан төмөр зам агаарын тээвэр гэдэг ийм том зүйлүүд ноолуур органик хүнсний бүтээгдэхүүн. Бид нар ч их сонин шүү дээ. Одоо юу гэдэг ийм боломжтой мөртлөө бид нар чинь өрсөлдөх чадвараараа их таарав. Нэг 102 хавцаа, 103 хавцаа ингээд байгаад байдаг. Төслөг 60 оронтой харьцуулах юм бол ерөөсөө бид нар Венесуэл, Харвард, Грекийн байна уу? Өмнө 57 жагсдаг шүү дээ. Тэгэхээр бид нар ийм боломжуудаа ерөөсөө ашиглахгүйгээр тэр чигтээ ингээд нэг юм уул уурхаар орцсон. Эний чинь л бид нар нөгөө голланд өвчин гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэр үл их тийм судалгаагаар бас харагддаг. 2000 жишээлбэл ингээд одоо 5 он уул уурхайн ийм одоо ийм том төслүүд эхлээгүй байх үед Монголын эдийн засаг их тийм төрөлдсөн байсан. Бас нэг ноолуур үйлдвэртэй манай одоо боёнгийн жагаа ах махаас ахуулаад чинь тий. Тэгэл бас их тийм олон янзын бизнестэй тийм хүмүүс байсан. За яасан бэ гэхээр ингээд уул уурхайн төслүүд эхэлснээр бүгд уул уурхаар хошуурсан. Тэгээ уул уурхайн баялаг руу ингэж хошуурж явах явцдаа төрийн эрх мэдлийг ашиглах гэж оролцсон. Төрийн эрх мэдлийг ашиглах гэж хэд оролцсноос болоод улс төрийн тогтворгүй байдал үүсгээд тэгээ тэрнээсээ болоод макро эдийн засгийн дампуураад тэрнээсээ болоод одоо ингээд том төслүүд нь гацаад нэг төслийг явуулах гэхлээр нэг фракцийн эрх ашигт нийцэхгүй байгаа учраас ямар ч шалтгаангүйгээр түүнийг блоклоод тэгэд ийм л нэг юм чөтгөрийн тойрог бол бид нар орчод байгаа. Тэгэхээр ингээд яг ийм асуудал үүсгэхлээр нөө жам ясны эдийн засаг
бизнесийн эрүүл орчин гэдэг юм хамгийн чухал арчилсан одоо эдийн засгийн онолын хамгийн чухал энэ хоёр зүйл байхгүй болчихсон. Тэгэхээр яг ингээд нэг хуулуурхай гэдэг бол бас их тийм зөв ашиглахгүй бол их хортой юм аа гэдэг нас үнэс харагдлаа юм л да. Мөнгө гэж танихаар юу вэ? Мөнгө ер нь та яаж харж байна? Мөнгө хэрэглээ. Хүн бол одоо амьдрах хэмжээний орлоготой байх хэвээр. Тэгээд дуртай юм аа хийх хэвээр. Тэгжил чадвал одоо хүн тэ бас илүү аз жаргалтай амьдран тэрнээсээ бүхэн заавал том мөнгө бүтээх албагүй. Гэхдээ хүн бол дуртай юм хийх хэмжээний орлоготой байх хэвээр. Тэр нэг дундаж давхар гэж яриад байгаа зүйл маань тэр шүү дээ ер нь. Хайр танихаар юу? Хайр гэдэг бол миний бодлоор шийдвэр. Яг зүгээр хайр гэдэг бол мэдээж ингээл анхны харцаар гээл те. Эхлээд нэг тийм мэдрэмжийн үе байдаг баг. Дараа нь бол тэгэл магадгүй хайр гэдэг бол ингээл одоо тэ үр хөвгтөй болоод за би зөв гэр бүл дээр ярьж штэ те ингээл нэг юм тодорхой сайх үе байдаг. Тэгээд ингээд жил бол одоо ингээд нас тогтсон хүмүүсийг ч юм уу харахад бол тэр тийм шийдсэн шийдвэртэй үнэнч байж те би биндээ уусч тэр шийдвэрийнхөө төлөө тодорхой тийм золиос гаргаж тэгж явж байгаа л тийм зүйл юм бол гэж зүгээр би боддог шүү дээ. Тэгвэл амьдрал танихаар юу вэ? Таны гарт баригдаад хэдхэн секундын дараа хин нэгэн дамжуулан өгөх галт бомбар. Гэтэ миний үг биш шүү. Энэ үг надад их таалагддаг. Асараа номдор идэх тийм ээ. Асараа номдор. Та энэ хүний хорвоод хүн болж төрөөгвөл ямар амт бол төрөхсөн бэл? Морь бол төрөхсөн хаа. Хүлэг морь бол төрөхсөн. Та одоогийнхаа амьдралд сэтгэл ханамж хэдэн хувь байна? Байгад сэтгэл ханамжтай байлгүй яах вэ? Тийм. Гэтэ мэдээж хийх ч юм уу хийх хүсэж байгаа олон зүйл байгаа. Гэтэ өнөөдрийн байгаа цаг хугацаа сэтгэл одоо цаг хугацаа надад байгаа бүх зүйлтэй би сэтгэл ханамжтай байдаг. Яг одоо танд ямар сэтгэл төрж байна? Яг одоо гадаад цас орж байгаа болов уу? Халдваргатай болчихж байгаа болов уу гэж бодож байна зүрийг үнээл гэдэг. Тэр бас машин барихтаа жоохон таарав. Тэгэхээр тэгж л бодож байна. Ингээд би танаас 99 асуултыг асуучлаа. Нэвтрүүлэг маань бол 100 асуулттай тийм ээ. Нэг асуулт үлдсэн байна. Мөн нэг хариулт үлдсэн байна. Намайг юу асуугаасаа гэж та хүсэж ирсэн. Та ер нь ихэнх нь баг асуучлаа да тий. Тэр магадгүй илүү тийм нөгөө хөгжилтэй ч юм уу тийм асуултууд их тийм бага юм байна те дараа нэвтрүүлэг. Тэ. Яг нэг юм асуулт нэг товчхон болохоор бас ингээд нэг буу халаад яваад иж болдгоо хамаагүй ярих гэхлээр ингээд дараагийн асуултандаа ингээд ордог. Тэгээ нэвтрүүлгийн нөгөө нэг ерөнхий тийм одоо хэв маяг гэх юм уу те бас их тийм онцлог юм байна. Тэгээ учраас бас мэдээж бас бүх зүйлийг ингээд нөгөө одоо дотроо бодоод байгаа бүх зүйлээ бас ингээд бүрэн илэрхийлэл ингээд урт ярихад бол их тийм амаргүй нэвтрүүлэг юм те. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт мань хүрэлцэн ирж оролцсон. Танд маш их баярлалаа. Таны амьдрал болоод ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ярив. За баярлалаа. Танай радиогийн хамт олонд хамгийн сайн бүхнийг хүсье. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг өндөрлөж манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Азийн хөлөг болсон номын зохиогч Лувсан Намсран оюун эрдэнэ хүрэлцэн ирж оролцлоо. Та бүхэндээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.